За сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчтэй. Тэгээд манай нэвтрүүлгийн маань одоо хэд дэх дугаар вэ? 8 дахь дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Манай нөгөө комментэн дээр асуулт асууж байгаа уралдаан маань явагдчихл байгаа шүү. Тэгээд та бүхэн бас энэ доор асуултаа асуугаарай. Хамгийн гол дээр та өөрийнхөө таалагдсан асуултан дээр бас лайк дараарай. Тэгжээж нөгөө асуулт чинь бусдаас онцгойж гарч ирнэ шүү дээ, тий. За тэгээд битээр бол яг тэрэн дээр яг тусгай нэг дугаарыг зориулъя гэж бодож байгаа. За тэгээд өнөөдрийн бит хоёрын ярих сэдэв бол оюутлогоо гэдэг одоо маш том сэдэвтэй юм шүү дээ. Яана гэдэг би бол зүрхшээж байна. Амар сэдэв шүү дээ. Одоо хамгийн популярсан сэдэв те. Оюутлогын тухай ярих гэж бодоогүй юм л даа өгнө. Ааха. Тэгээд байжсэн чинь одоо нэг оюутлогоо арай гэд нэг янзлаад учраа олох нь гэдээс чинь дахиад нөгөө эх оронч тодороод. Ааха. Дээрээс нь нэг сонгуулийн халдвар нэмэхээр чи бүр өвчтөе усууд энэ гараад ирчихсэн. Хөрхийн нөгөө хиншин мөшөж чимэг болцсон шүү дээ. Тэгсэн чинь одоо бас л эрэгтэй эмэгтэй хүүхдэн энэ төр яанууд гарч ирээд шүү дээ. Хүүхдэн чиглүүд. Тэгээд энэ уул уурхай ялангуяа нэг том нэгт чинь гадны хөрөнгө оруулаад ирсэн чи эрэгтэй юм а гэдэг ингээд ярьсан чинь хэдэн жилч гүтгүүлвд. Ганцаар. Одоо бүр сарын 10,216 доллар 25 центийн салентай энэ гэж нэг нөхөр бүр улаан зам яриад ирсэн шүү дээ юун дээр намайг Twitter. Тэгээд би тийм бол би татвар төлөх шүү дээ. Татвар төлөөгүй нэг шоронд хийдэг шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэл одоо тэр юугаар гаргаад ирэл тавилттай байдаг. Тэ? Яг. Үнэмшилтэй болох гэж байгаа бүр сантиметртэй тавьсан тэр нааж явсан. Тэ. Сая нэг жагсаалтаар ордог авгаа бол бас $3,000 сард цалин авдаг гэсэн юм уу? Яа. Гэхдээ оюутлогоос биш таны чи үлээ дэлхийн тэрний яг бол ер нь тэ халимж байсан. Тэгэхээр чи казиногийн 3 гэж мэдэн шүү дээ. Тийм. Зоргийн хөнөөсөн хэрэгтэй холбогдуулан гэсээр байгаад баримтчилсан шүү дээ. Тэгээ баахан баярцаад ямар ч сэдв болдохгүй юм боцохдохгүй болохтой зэрэг тэр гуравчид татвар төлөөгүй хэрэгээр шоронд орсон шүү дээ. Тэгээд хайсаар хагаад одоо манай мо Батчилуун сайлууд нэг өрөө баримт суудаг байсан их ядуу хүн байсан шүү дээ. Ямар юм аваад татвар төлөөгүй юм бүүн ямар ч юм хэлсэн тэгээд яцсан. Тэгээд нэг удахгүй нас орсон шүү дээ. Уртлынхаа тэгээд удахгүй нас орсон. Тэгээд чинь уртлынхаа жишгээр авахд бол татвар төлөөгүй тохиолдолд бол ямар ч үсэн манай шоронд хийдэг. Намайг бол бүр баяртайгаар шоронд хийхгүй байна. Ямар ч үсэн би тийм юм би татвар төлөөд явдаг хүн шүү дээ. Ер нь бол гэхдээ ямар нэгэн ордлыг нуугаад өгөөгүй бол шорондолох хэрэгтэй шүү дээ тийм ээ. Яг. Жишг байгаа юм чи. Ийм учраас энэ оюутлогын асуудлыг ярих гэж бодсон. Яг гэхдээ энэ талаар бол буруу ойлголт одоо болт их байдаг. Би бүх насаараа л одоо оюутлогоо яриад идэг бичээд идэг хүн биш шүү дээ. Би өөрийнхөө тоолж үзсэн. Би нийт 90 оноос хойш 1500-600 өгүүлэл бичсэн байна лээ. Ер нь. Тэрэн дотор нэг оюутлогын тухай хэд бичсэн байна гэсэн чинь нэг 5-6 ширхэг байна лээ. Зарим нь дээр нэг шүүмжилсэн ч байна лээ. Ялангуяа. Ийм тэр өтгөө бол энэ оюутлогоо тэгвэл ерөөсөө ингээд энэ улс нийгмийн чинь энээсээ болоод хагараа адалжгүй болоод байгаа юм бол ерөөсөө хөөгөө гарах чинь яшиг зүгээр бид нар юмгүй байсан дээр юм байна. Тийм ээ. Тэгээд тийм хэрэлдэх сэдэв байхгүй тэгээ сайхан гудагчин сэрэлээ байжсэн агуу дээр юм байна. Улс орныхаа юутлаач гэсэн. Ягаад гэвэл зэрэг чинь бидний гадаад харьцааг муутгах жаан тийм ээ. Би чинь олон улсын хөндлөнгийн эксперт гэж үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлууд чинь манайх чинь Оростой, Хятадтай, Солонгостой, Японтой, Америктэй ч хийдэг шүү дээ. Тэг нэлээ хийдэг нь бол би нөгөө юугаар хөндлөнгийн гэрч гэж. Ааха. Хөндлөнгийн эксперт гэрч явах тийм ээ. Тийм учраас би тэрэн дээр бол засгийг төлөвлөхгүйгээр нэлээд нь Оростой би 3 удаа орсон.
Аа. Тэгэхэд чинь улууд Оросууд шууд оюутгах асуудал хөндөж ирэх юм байл. Бүр. Та нар биднэрт төлөвлөгөө нууж хаад балиа муурхай империалистуудыг оруулсан гэж ингэж загнаад Оросын үндэсний хөлбөмбөгийн зөвлөдөө шүү дээ улсын орол. Тэгж яагаад. Тэгэд яг үнэндээ бол Монгол улсад энэ гадны хөрөнгө оруулалт тэр байтугай барууны хөрөнгө оруулалтын том хэмжээгээр одоогийн байдлаар бол 10 тэрбум долларын хөрөнгө оруулах чадсан шүү дээ. Ийм хөрөнгө бол гинт орж ирсэн явдал чи бол Орос их баярлаагүй л дээ. Гэхдээ өөрснийх нь бас буруу байт. Путин 2009 онд Монголд айлчлаа. Тэгээд ч сайхан айлчлаад л алаа тавих юм бол Монголыг уралданд тоодгүй байлаа шүү дээ Орос очиж өгсөн бас. Тий. Тэгээд нэг сайхан энэ Оросыгаа барьж аваад нэг сайхан хүмүүжүүлэлтгий мартцсан байсан чи бүр янз янз юм болсон байна гэдэг ингээд хүрээд ирсэн чинь энд хоёулахын гэрээ хийсэн байдаг байхгүй юу. Тэгсэн нөгөөд чинь элчин дээр очиод. Тэгээ миний бүр сайн их сурвалжаас сонссон мэдээ шүү. Тэгэд нэг элчин сайд нь Ариуч Дерпаский бишээ. Нэг Дерпастай нэг нөхөр байсан. Сайхан томоотой нөхөр. Ер нь одоогийн элчин бүчгийн чимээ шуугаан гаргадагчгүй байгаа нь мэддэггүй нэрийн хүн тогтоогоогүй байна. Тэгээ та нар энэ одоо оюутлахын асуудал ингэсэн байж яаж чи яасан гэдгсэн нөгөө хэлсэн чи огт мэдээгүй байхгүй. Хөө тийм юм болсон юм уу гэж бодсон. Тэгээ бүгд уурлаад яг тэр элчин сайдын байрны дотор ажилласан алсан гэж байна. Яа. Шот. Хариуцлагагүй хөрөөж айгуул тийм ээ. согтуу шааж явдаг байсан болоос. Тэгээд эн чинь анхаарч эхэлсэн шүү дээ. Тэгвэл тэрнээс ч өмнө бол манайх чинь янз янзаараа гуугаад тийм ээ. Оростой харилцах гэдэг байх гэдэг ах маань гэдэг бид нар чи өөрснөө төмөр замын хувьд Эрдэнэтийн хувьд холбоотой тийм ээ. За тэгээд бензин шатхууны хувьд холбоотой тагийн юу тог тий. эрчим хүчний хувьд холбоотой тасалчихтайгаас ихэд шууд өгчих гээд байгаа байхгүй яг бид нар чи бүрэн ийм хамаарлалт. Колоноор шүү дээ. Бүхнүүд нэгэд холбоотой. Бүх гадаадуудынхаа 92% зөвхөн зөвлөх бодволтой хийдэг ийм орн байлаа шүү дээ. Тэгсэн ингээд өөрснөө удалчин одоо ганц л Америкт гүйжсэн үе шүү дээ 90 онд ч. Чи одоо тэр үеийн нэвтрүүлэг тэрийг харж байхад би сайн санддаг. Алдартай том одоо октоодын чуулган болгонд Америкчуудаа бид нарыг хараад аваад суугаач те та нар манай энд Америк хүйтэн хэцүү байна тий. Танай тэнд Калифорнид ч нэг юунд Майами ч очиж усан дээр халамжтай их нэрч нь болон шууд ингэ алдартай дуун тэр байдаг шүү дээ. Тий. Тэгээ нэг хэсэг 90-ад оны үе чи амар олон Оросууд тэгээд цагаачилсан шүү дээ. Тэгээд тэр нэг Барайтан бүрх бороо Оросоор нэг гайдагийн кино үзсэн үгүй юу? Сүүрнүүд чи тийм байсан юм өгч гээд. Тэгээ Монголыг тоодгүй бүр бид нар чинь нахаал гэж өгөгддөг ерөөсөө тоодгүй байсан шүү дээ. Тэгээ байжсэн чи 2004-5 оноос манай гадны хөрөнгө оруулалт ороод ирсэн. Манай улсын дотоодын нүүдэлтний хэмжээ чинь бол аягүй хурдтай нэмэгдээд одоо бол хэд 8 жилийн дотор 10 дахин нэмэгдсэн шүү дээ. 1000% гэсэн үг шүү дээ. Тэгээд дэгжээд ингээд ягаад ихтэй гэж чинь эдгээр чи өөрснөө анхаарал байн ирээд тийм ээ. Тий. Тэрний өмнө бол яг одоо Оросын ерөнхий сайд байсан Фратков нэг ирсэн, Давид Хэмбэл орлогчдаар нэг ирсэн хэдэн улсууд ирсэн л дээ. Өөр нэг ч л ирж ирсэн. Мөнгө өгөөчтэй танаар хүчний жил авчихад. Тэр шилжиг өрөв юм өрөө төлөөгээд. Тий. Мөнгө өгөөд танаас ч одоо ингээд 9.8 тэрбум шилжих өрөөвд авсан байна. Энд чи бол одоогийнхоор 17 сая доллар 17 тэрбум доллар. Тэгэхээр 17 тэрбум долларын өр гэдэг чинь 2 сая хүн дуугахаараа дэлхийд дээр байж болсгүй их өндөр өрөө болж байгаа байхгүй. Тэрийг нэхэд ингээд яагаад төгссөн. Тэгээд энэ гадны хөрөнгө оруулалт ихтэй гэдэг чинь за энэ нөхдүүдийг алдах нэгээд. Тэгээд анхаарал нэмэгдэж эхэлсэн. Түүнээс харилцаа сайхан нэмэгдсэн юм биш зүгээр анхаарал нэмэгдэж эхэлсэн баггүй юу. Тэгээд энэ дээр чи бол одоо арга хэмжээ авахын тулд
манайх дахиж нэмж гадаадын хөрөнгө оруулалтыг оруулж ирэхгүй янз янзын одоо бүхэл хуучин өөрснийх нь хэрэгэлдэг аргануудыг бүгдийг хэрэгжилж эхэлсэн. 5 толгой дээр би хэлсэн шүү дээ. Тий. 8 орон ирээд 13 даа хуралдахад бол Оросд ямар ч нүүрс хэрэг байхгүй шүү дээ. Бид нар орно гэж урч ирэл ингээд нэг нөхөр ирээд суучихсан. Бүх хурлын ажиллагаа тэр зогсоосон. За дараагаар нь тэгээд одоо нэг нүүрс гаргахгүй тулд тийм ээ зэсэн гаргахгүй тулд одоо төмөр зам хаахын тэр бүх ажлууд чинь ингээд анхаарал нэмэгдээд ирсэн. Энэний одоо юмд улсуудыг бол барьцаан давлаа янз янзын тийм ээ болголоо санхүүжүүлэлт улсууд энэ одоо ялгаад авчлаа тийм ээ санхүүжүүлэлт ингээд бидний бүх талаар боох ажиллагаа хийж гисэн. Энэ бол оюу толгоогоос болсон. Яг л энэ бол одоо Оросын хувьд бол их муу жишээ байхгүй юу? Одоо энийг нэмж хөөж гарах ямар арга вэ? Нэмж хүн оруулж ирэхгүй ямар арга вэ? Яг л чинь дэлхийд уулуурхан хамгийн том 3 компани нэгэнд ороод ирсэн байхад араас нь бол бүгд дагах гэдэг байгаа байхгүй юу? Тийм тийм. Тэгээ энэ дагалттыг бол үнэхээр зогсоож чадсан. Энэ юмнаас. За хоёулаа гэдэг маань бол өөрөө юу вэ гэдэг асуудал энийг бол бид нар юусэн мэдээгүй. Энийн анхны одоо нээсэн гэж хэлэхэд таашаа зүгээр нээх тэр сэтлийг бий болгосон үн чинь бол гүрэрч. Сонирхолтой. Тийм ээ. Манай он сансалт нислээ сансалт дээрээс зураг авлаа зүгээр арай зорки маркогоор аваагүй үстэй тэгээд тусгай апплодуудаар аваад ингээд анхны хувилбар орж ирэхгүй юу 80-аад оны үед. Тэгээд сансараас авсан анхны одоо Монголын зураг. Яг уу Оросод аваа явсан чинь тэгээ бас Монголын газрын зургийг авч өгч. Төм үзид байдаг байсан шүү дээ хооч тий. Тэрэн дээр геологчид юу харсан бэ гэдэг зэрэг яг одоо энэ оюутгай газар дээр ийм шар өнгөтэй хуулиар харсан байхгүй. Тэгээд тэр хуулирлыг бол одоо энэ хэн гэдэг оюутгай гэсэн Гарамжууга байхгүй юу? Гарамжууга өөрөө ярьдаг. Фридландтай хамт явж байгаад олсон гэдэг. Гарамжууга юу гэж ярьсан гэхдээ зэрэг энэ хуулирал шар өнгөтэй хуулирал байгаа. Монголд хэд бий шүү. Одоо танаа сансрын газрын зураг харах юм бол хэд бий. Их том хуулирал тэнд байдаг байхгүй. Тэгээ ийм газар дээр бол ялангуяа юу гэдэг. Зис байдаг гэсэн юмыг олж уншаад. Тэгээ Гарамжууга энэ анхны 90 онд орж ирсэн юм бол нэг газрын зурагч хуулирал энд байна. Энэ л байх магадaltaй гэж хэлсэн билээ. Нэг. Хоёр дахь нь яасан гэхдээ зэрэг эргээд энэ хуулирлын тэр онол гэж юм чинь анх одоо нэгсэн хүн нь өөрөө хятадын Ли гэдэг нэг эрдэмтэн байдаг байхгүй. Гэсэн тийм Монгол хүн. Гэхдээ Монгол хэл мэдэхгүй нэг багасаа ихт сургууль яваад геологч болохын тулд юм уу одоо шинжлэх ухааны сансрын өндөр болох гэж байгаа Монгол байх юм уу уухгүй шууд ихт сургуулиудаар явна шүү тийм ээ. Ямар хөх хотын багшийн дэд сургууль суралцтай юуслэж шал өөр замаар явчихсан шүү дээ. Тэгээ уул хүнд Монгол хүн юм байлаа. Бидний хийсэн британиктэр ч гэсэн одоо байгаа энэ анхны нээлт хийсэн гэдэг. Тэгээ тэр хүний юугаар бол доороо асарчсэн баялагтай газар бол ийм шар өнгөтэй тий улбар өнгөтэй хуулирал газрын гадаргууд дээр үүсдэг гэсэн тийм онолыг гаргасан юм байна л та. Тэгэхээр асуудал маань эхлээд Лигвагаар яваад дараа нь Гүрэрхчаагаар яваад тэгээ Гарамжуугаар яваад тэгээд ингээд энэ байж болох магадлал ярьж байгаа шүү. Яг энд орсон ингээд амар их юм байна гэсэн үг биш үү? Социализмын үед олоод илрүүлсэн байсан эдэр гэдэг юм биш үү? Тэгээд анхны гаднаас орж ирсэн чинь бол BHP шүү дээ. Тий. BHP-ийн дэлгэц гэсэн байхгүй энд байна гэдэг. Тэгээ нөгөөдөл нь юугаар хэдэн өрөмжлөг хийж газрыг аваад 60 өрөмжлөг гэсэн гэдэг баха.
Ер нь Юм олоогүй. юм болоогүй. Тэгэд сүүлдээ татгалцсан. Ер нь. Энд чи өөр амар том эрсдэл шүү дээ. Энд чи өрөм тавина гэж чи өөр маш их өрөм тавина гэдэг бол нэг өрөм тавихад бол $2 сая шүү дээ. 60 өрөм тавихад $120 сая шүү дээ. Тийм шүү дээ. Яг үнэ. $100-150 сая урьдчихэд юу ч болоогүй байхгүй. Тэгээ нөгөөдөл чинь ярьж байгаа заа ингээд орхиод гараа явсан чинь Фридланд гэдэг нөхөр орж ирсэн. Тэр бол өөрөө нэг жуниор компани гэдэг шүү дээ. Тий. Яг тэгвэл хамгийн түрүү нэг эрсдэл шууд хийдэг. Тий. Юм олвол пил хийтэл баяждаг. Юм олохгүй бол цүл хийтэл нуугдаг. Тэгээ ер нь геологийн хайгуудыг бол ер нь голдууд жуниор компаниудаар хийлгэх юм биш. Эхлэж тэдний шийдчихдэг байхгүй. Нөгөөдөл чи эрсдэл хийгээд явах юм. Эрсдэл хийгээд тэнд яадаг. А жуниор компаниудын гол ялангуяа Фердланд бол гол бизнес тоглоом нь бирж болохоос биш, геолог биш байхгүй. Тийм ээ. За манай хүн энэ дээр ягтагаа зэрэг одоо их үнэмшилтэй болж байгаа. Тэгээ үнэмшилтэй болонгуудаа шууд жуниор компанид гэж ороод жуниор компани яадаг вэ гэдэг Аюун хомаа энэ. одоо хинтэй адилхан. Масктай адилхан. Элон Маск шиг. Элон Маск шиг. Яг тэгвэл одоо NASA-г давж штт. Гэтэл NASA-гийн дотор айгүй том эрдэмтэд ингүүл гоё тэгвэл гоё тэгээд чинь усаас санхүүжж байгаа төсөв хүмүүсүүд тийм ээ. Тэгээ хүн цутал нь аймаар одоо тийм ээ. Гэтэл чинь тэднийг шууд тууч хунаасаа хүрээд зөвхөн шууд ангарруулсан чи. Чамд ямар санаа вэ? Хувцас босгоо. Би яста 30 жил наадахыг чинь бодоод би зүгээр гэртээ юм төлөвлөгөө хийгээд замун гэж тийгээд. Яг үнэндээ. Юусэн энэ юу чинь нэг зарчим тэгж шүү дээ. Тэд нэр жинхэнэ юу хийж чаддаг байхгүй юу? Эрсдэл хийж чаддаг байхгүй юу? Түнш том уцан компани чинь эрсдлийнхээс айдаг. Нуруул гэжтэй аимшигтай томыг нурж байгаа байхгүй юу? Нэг хоёр өндөр нурлаа гэдэг шиг юм болно шүү дээ. Тэгээд Финланд орж ирээд шууд баахан тийм сайн мэргэжилтнүүдийг ялаг. Өөрөө ялаг юм биш ялаг юм мэдэхгүй шүү дээ. Чи энэ дээр үзэх үү, энэ дээр үзэх үү, би мөнгө ч өгөх гэл ингээд яцчих. А манай хүний тоглоом бол одоос бэржтэй хийж байгаа. Ингээ бэржтэр нөгөө чинь юм босгож ирэхин тулд энийг чи бол сайхан тэднийг оруулчаад тэгээд хувьцааг нь өндөр болгох зарах хэрэгтэй шүү дээ. За манай хүн тэгэнгүүтээ тэрийг авчихгуудаа хийгээд эхлэнгүүтээ юм юу ч олоогүй байж яхад л тий. Дэлхийгээр яваад л зуртлаад гэсэн. Тэгээд энэ бол ерөөсөө бирж хийж байгаа ялангуяа яхан лоо өрчим аягийн өнд бол бүр ганц хийдэг л арга нь байхгүй юу. Би нэг ийм түүх сонсч байсан шүү. Тэгээд ингэсэн. За ер нь болохоо байлаа, чадхаа байлаа. Ашиг нэг амир баян ч юм биш мөнгө жорог дуусах болж байгаасэн байгаа зү тий. Яг. Тэгээд яг юмаа татах гээд байж хахад гинт нэг хөөгөө гэж Австралийн байна нэг галагч залуу. Гинт яг зэсэн дээр ороод ирсэн байхгүй. Нэг өрөмтлөн дээр. Яг би наад түгэж ингэж сонсчихсон. Би бүр яг би ч оюутлахад 3 жил ажилласан шүү дээ. Яг кампаа хурааж ирсэн гэсэн нөгөө хайгуулын камп болдгийг хураагаад тэгсэн чинь нэг ганцхан өрөм тавиад тэгээд тэгээ нөгөө камп чи хурааж байгаа нүүлгэж явах процесс дунд нэг өрөм тавьсан чинь тэнцэнээс нь гарч ирсэн. Гэтэл тэр зэс ямар байсан гэхдээ зэрэг сүүлд нь олон жилийн дараа судалгаа модлогыг нарийн гаргаад ирлээ шүү дээ. Тэгсэн. Зэсээ энд байж ядгаа. 3 шом байсан баг энэ тэшээгээ гараад. Ингээд ухаад байсан байхгүй юу? Харин нийтдээ 120-30 өрөм тавьсан шүү дээ. Дээрээс нь хин чин зөндөө өрөм тавьсан байхгүй юу? Өөрөө зөндөө мөнгө тавьсан байхгүй юу? Ингээд ухчихсан чинь хамгийн сүүлчийн ухалт чинь яг энэ 3 шомгийн нэгэн дээр дарчихгүй. Яа. Яг зэсэн дээр дарчихгүй. Ийм жишээг ялгч байдаг юм бол чинь альжирт. Биш ливд өнөө альжирт байна. 50 хэд онд баахан өрөм үйж байгаа. 50-аад тэгээд юу ч олохоо болоод. Та бүрдэг дээрээ тулаад. Хураах байтугай бүгдээр нь гийн ачаа түрүүнийхээ машиныг явуулаад те. Тэгээд байжсэн чинь нэг нөхөр бараг саваагүй юм уу таашаа. Өрөмдөд ухцсан юм дээр юмын ажлуудад юм нь хураагаагүй байсан юм лээ. Өрмөө хураагаагүй. За. Тэр яг үргэлжлүүлээд ухсан чинь удаасан зүгээр байсан ингээд юугаар
нефтээр буутсан байхгүй олгойдоод. Йоо. Тэгээ эн чинь бол ерөөсөө жинхэнэ Казино шүү дээ. казиногоос бол ондор эрсдлийн ажил байхгүй. Хайн дээр шүү дээ. А тэгэж олоогүй их мөнгө өрсөн чинь асар их байдаг. Ерөөсөө чи ганцхан энэ дээр тохиолдсон юм биш. Тэр ливс тохиолдсон юм биш. Ерөөсөө би энэ талаар бол хий санда ялангуяа тэр хиний юургний прайз гэж одоо олц гэсэн юм уу та шагналт гэдэг юм уу. Тэр номон дээр энэ бүх түүх бичсэн байдаг шүү дээ. Полисийн шагнал авсан. Тэрийг сайхан орчуулсан. Би орчуулж хэлжсэн зүйлдээ мартсан байл. Дэмжин ажиллагч Fuel Way Powered by Dinner Lady. Ер нь энэ хайгуул гэдэг чинь өөр амар та би ч өөрөө геофизикээр сурч ирсэн юм шүү дээ. Хайгуул гэдэг бол нөгөө үрлээдгээд тоглоом байдаг шүү дээ. Тэрнээс чинь 3-4 дахин магадлал багтаа байхгүй. Тэгээд энэ чинь одоо манайхан чинь хайгуулын лицензийн бүгдийг байхгүй болгочлоо гэдэг чинь амар бүр. Уг нь өрөм тавих болгонд чинь сая тоглоно шүү дээ. Нэг гэн өрөмчл нэгээс 2 сая доллар тавьж байгаа. 2 сая доллар байдаг. Нэг 120 өрөм гэдэг чинь тэрбум гаруй долларын хөрөнгө оруулалт Монголд үлдээчихэд явчихсан. Манайх чинь өөр юм газрын гадаргын юм битүү чулуу хатуу. Хатуу хөрстэй учраас манайд зам тавих гэдэг амархан байдаг. Элсэн дээр зам тавихаас сайхан шүү дээ тийм үү? Хатуу юм дээр чи төмцөн тавьчих гэсэн одоо сайхан дараалал барихад. А геологийн өрнөлт гэхээр айгүй хэцүү мухан үндэт тусдаг. Бөөн чулуу чи алмаасаар хутдаг шүү дээ. Тэгэхээр бол өөр хасрахаас илүү өндөр өртөгтэй гэж байгаа. Манайд бас хөрөнгө оруулалт орж ирэхгүй нэг удаад нэг шалтгаан тэрсэн шүү дээ. Үгүй хайгуул ихэд айгүй зовлонтой гэсэн байна. Чулуу өрөмтгөн шүү дээ бид нар чинь тийм үү? Тийм шүү дээ яг үнэ. Ийм юм байл. Тэгээд олдвоо. За нөгөө филдлаач өөрч бүх дэлхийгээр Монголыг зурчлаад үтсэн ерөөсөө. За Монгол гэж зүгээр өсөө алтны уурхай, зэсийн уурхай, бүхэмний уурхай дэлхий дээр одоо тун утахгүй хамгийн их амар баяжин. Next Dubai. Тэг. За тэгжээснэ дэлхийн биржүүд гэсэн ярьдаг байхгүй юу? Тэгэл тэр бирждэр чинь ингээд шууган үүсгдэг ингээд улсууд сая хүмүүс нь хувьцааг юм тийм ээ. $5 аваад $50 аваад $5,000 аваад компаниуд 5-10 сая долларт аваад ингээд мөнгө чинь тэгэж босч ирнэ шүү дээ. Тийм ээ? Хувьцааных нь үнэсээ. Одоо энэ 10 сая долларын хөрөнгө оруулагч нар чинь дэлхийд дээр байгаа хэдэн сая хүмүүсийн мөнгөний нийлбэр шүү дээ. Яг үнэ. Тий. Одоо манай нэрээр мөнгө усгачлаа тэрийг эргүүлж авъя гэж уцаа тэрсэн чинь манай хүмүүсийн мөнгө бидний танихгүй үзээгүй тийм хүмүүсийн мөнгө байхгүй юу? 100 сая хүмүүсийн мөнгө шүү дээ. За нөгөө нөхөр чи Бразилийн юун дээр очиваа. Биржид болгонд олсоо цуглуулж байгаа л үг хэлээ шүү дээ. За Монгол ч амар гоё юм нэгцсэн. Алаа энэ юуг авсан хүн бол ерөөсөө баяжиж өгөх. Хувьцааг нь авсан. $5 хийлээ 5 хоногийн дараа над чинь $100 болон шөөнөхтүүдээ. Бүр яг тэгэж хэлсэн юм бүр. $5 чи подволкны мөнгө шүү дээ. Та нар нэг подволкны мөнгө нэг хувьцаа авчих. Яг. Утахгүй $100 тавьчих. Тэр үед манайд энэ зурагтаар форумуд нэвтрүүлэг гардаг байсан. Тийм. Их утга утал. За манай хүн зарлаа. Тэр чи амар өндөр урсгалтай хүн шүү дээ. Англи мангли хэлтэй. Одоо нөгөө чинь интернетээс л үзчихгүй. За нөхдүүдээ бид нар асар хүнтэй баялгаа подволкны мөнгөөр өгөөд ингээд $100 юм аваа явах гэж байна. Яг өгчилтэй гэж хэлсэн. Хүмүүс ч гэсэн биржийн тухай ойлголт байхгүй. Өөрөө ч манай хүн нэг сая ойлгомжгүй байсан юм билээ л дээ. За энэс ч ошгүй нэг өвчөөд ч гэсэн шууд улстай яриас та шулуулах гэж байна. Тэгээд гуун тэр Айванхоо гэдэг зохиолч аль дээр үе Монгол хэлээр гарсан шүү дээ. Айванхоо майнууц гэдэг нэг тоо гэдэг юм шүү дээ. Бүр үнэхээр цөмөрөдөг нэрэлсэн. Айванхоо майнууцийн одоо ингээ бидний шулж идэх гэж байна. Зургтэр ярьсан шүү дээ одоо.
Мэдээ чи бол подволхны Монголд улсууд дээрэмдүүлээд дууслаа. За энэ бол улс даяар хөдөлсөн хөдөлгөөн шүү. Улс даяар бүр уучин туссан. Ганбаатар бол одоо юу Ганбаатар чи бичиг үсэггүй бүр геологийн хүмүүс чинь байгаа юм. Тэг нэ. Тих гээд байсан. За ингээд том хөдөлгөөн юу өнтер гараад ингээд эхлээд ингэхтэй гэж одоо нэгэнт тэр цэсэн олчлоо. Ямар нэг хэмжээний одоохон юугийн бас ерөнхий газар дээр байж байгаа юм нэг юуг нь гаргачлаа тэгээд зураг мөргийг аваад болдог юм байна л да. Энд ороод бас хэрэгчээс байна. 3 шон байна тийм ээ. Шонгууд бол ийм газрууд дээр өрөмдлөг чинь үлдэн шүү дээ тийм ээ. Нөгөө их мөнгө зарсны чи урдсан. Ийм болцсон байгаа үед чинь манай Фердланд ч гэсэн нөгөө биржээ том босгох гэдэг үзээд байдаг. Хоёрдугаарт бол тэр нийцсэн юм а зардаг байхгүй. Яг жинхэнэ геологийн том компани зарна шүү дээ. Тийм тодорхой болгоцсны дараа бол тэр том компани ч өөрснөө орж ирдэг байхгүй. Эрсдэлгүй болчихж шүү дээ. Одоо эрсдэлгүй болчихж байгаа. Одоо энэ л хөрөнгө оруулахад бол бид нар ингээд юу байна? Авдаг маана. Ингээд хамгийн анхны гэрээ хийсэн газар одоо бас BHP ч заргалцсан юм байна. Бид нар наач өстөндөө хөрөнгө яасан. Тэгээ ямар нэг хэмжээгээр BHP 90-тэй хоёрын хоорондын өрсөлдөөн болсон байхгүй тэр өтгөө. Бүр. Гэтэл эзэмшлүүд хэн дээр байгаа шүү дээ. Аймхоо майн үстэй. Аймхоо майн үстэй байж байгаа. Аймхоо биш аймхуу. Тий аймхоо майн үстэй. Тэгээ нөгөө аймхуутэй ч одоо ингэж ярих асуудал. Манай хүн бол одоо бирж дээр юмаа босгоод ингэж ятсан ч одоо энийг бүүн өрн зарна. Тэгээ энэ хоёрын хооронд дугуйлтаа зарласан юм уу яасан ингэж яасан. Тэгсэн залхилтөө. Саусгоби гэж мэднэ үстэй. Саусгоби сайн тийм. Бас коксных. Нүүрсний урхаа. Тий, нүүрсний урхаа. Гэхдээ наад юу чин 7 11 5 тэрүүм гэдгийг 5 7 гэж. Саусгоби чинь 3 тэрүүм нүүрсний гэлүү дээ тий. Тэнгүүд манай хүн толохгүй. За би зарэ. Дээрээс нь та нар миний саусгобыг хөдөлтөж. Нөгөө гойд дагуулж хүзүүгээ. Тий. Манай хүн дахиад саусгоб ярихгүй шүү дээ. Тийм шүү дээ. Гэхдээ юу яагаад яцсан. Тэгээд цаад болно ямар үнэтэй юм гэсэн чинь манай хүн саусгобынхаа юуг бирж дээр хүнийг өсгөж эхэлсэн байхгүй. Өсгөж эхэлсэн гүтээ яасан гэхдээ Монголд шал сохроор хаамаа байхгүй. Хайгуулууд тэгээд. Биш хайгуулыг 7-8 лэсэн судалтай авчихгүй. Манай дарга нараас авсан шүү бас тэгж яруу За. хамтарч байгаа шүү дээ. 9 лэсэн авсан. Мөн сонин монон бүх юмудаар гарсан шүү. Хинтийн нефтийн ордож авч явах шиг тийм ээ. Нефт байхгүй шүү дээ. Тэгээ хөөргсөн чинь $4 өгсөн. Саусгобигийн бирж дээрх үнэлгээ $4 амар трик хийдэг хүн биш үү тийм. Чи одоо хэд вэ гэж санаж байна? Саусгоби бирж дээрх үний интернетээр ороод хараа. Одоо бүр багассан. 100 юу 100,000 вон юу вэ? Доллар. Бүүн. Чи 4 төр юм тэр хоёрыг харьцуулаад үзтээ. Яг тэгвэл худлаа хөргсөн байхгүй юу? Тийм. Худлаа хөргөх чинь бүр одоохон биржийн олон улсын хууль бүх дүрм мөрмөр худлаа хөөргөж хуурч мэхлэж ингэх юм бол хүн шоронд ордог. Wall Street-д чидэд Канаман үзээ үзтэй хэмжээ шоронд орж байгаа оморж байгаа тухай тийм. Бирж дээр худлаа хүн хөрөх. Манай худлаа хүн хөрөхдөг. Худлаа хүн хөрөхдөө манай хүн яах вэ гэдэг тэр хөөргөлтийг монголчуудаар хэлдэг. Би мэдэхгүй өдөр л яваач ингэсэн шүү дээ. Тэгэнгүүт л чинь оюутлогоо эсрэг бослогыг бол би хардж байгаа шүү. Баталгаа байхгүй. Энд чинь машины шатаагаад шүү дээ. Бөө юм болоод л халалт нь хялтна гэж тэгж шүү дээ. Түнэлийн доор ч нэг машин шинийг ингээл өөнөр нураах гал тий. Миний нөхөр далдаас зохион байгуулж байгаа байхгүй. Тэгэл пад гэж бирж дээр үнийг унгаагаал
Тэр чинь өөрөө хамдагсан худалдаж аваад дахиад Монголын засгийн газартаа хэлэлцээр хийгээд тэрвэрлдэж үсгэлдээд тэнгуут өсөөд тэнгуут нь дахиад нөгөөдгөө зардаг байна. Гэхдээ өөрөө зохион байгуулаад хийх юм бол шууд шоронд орно. Тэнгуут манай хүн энд чинь хичнээн олон хишүүхэн багасаа бол амар олон тослогод гараад ирж шээ. Зарим нь мэдж байгаа, зарим нь мэдэхгүйгээр тийм ээ. Зарим нь зүгээр л жинхэнэ их оронч байж таараа. Жинхэнэ их оронч байж таараа тийм ээ. Уйлж мөж орж ирээ. Ингээд атгах шороогийн минь өгчлөө гэж үгээд. Тэрэндээ чи энэ тэр хэнийг санаж байгаагүй юу? Манай Портун гэдэг сайхан нөхөр байлаа шүү дээ. Тий. Анх энэ тэгээд юуныхын чинь эрэтүүд чинь компанийнхаа офсыг байгуулсан гэсэн. Манай хүн их хурлын гişүү дагуулад ирсэн. Охины дагуулад ирсэн. Над дөөснөө ирсэн шүү. Та нар ерөөсө санхүүгийн тооцоог олигтой хийж чадахгүй байна. Манай охин сая Америк төгсөөд ирлээ. Энэгээр хийлэг мэдүүд дуракуудаар тэнгүүд нүүдэл бүр гаагцсан. Боддгүй нэг. Зүгээр л. Тэгээ манай хүн чинь юу яасан шүү дээ. Ерөөсөө та нар бол хитрхи их мөнгө олох гэдэг нөгөөдөл ажил эхлэх байгаа шүү дээ. Тэсэн дээр чи ерөөсөө юу тавилаа? 68% татвар тавилаа. Гинти олцсон. Яас их гинтээр олдог болгаач одоо. Тэгээд тэр чи хамгийн гол алтан дээр нь нөлөө. Алтан дээр дараагаар нэмд орж өссөн. Яа. Нэмд орчдгоот зэсэн дээр тавьж байгаа бол алтан дээр тавьж тиймээгээд. Яг үнэхээр алтан дээр тавьсан манад айгүй хохирлтой туссан л да. Хичнээн олон шорон бөксөндөө алтан нууж гараад заваарсан юм байна. Тэгээд улс чинь нэг жилдээ 20 тонн банктай тушаалдаг байсан чинь 2 тонн болж хувираад тийм ээ. Тэгээд улсууд нь одоо юуса хосног бүх юмдаа нууж гараад арилснууд нь шоронд ороод ч бүр балаа амар юм болсон тий. Тэр өстой үнэн. Тэр зэсэн дээр бол баахан айлгаа тайсан сүлдө Оростой нэг мууддаг юм тэр болсон шүү дээ. Оросын дүүмөр авч хэлсэн шүү дээ. Энэ Эрдэнтийн жисэн дээр чинь манайх чинь 50% оруулсан байдаг. Эдгээр чинь юу тавьчихлаа 68% татдаг тавьчихсан. Энээс бид нар 200 сая долларын алдагдлаар орчлоо. Төрийн номдор авч хэлсэн. Энэ монголчууд ч гэдэг. За ингээд цаашаа гэрээ хийнэ одоо. За гоё юм боллоо. Хамгийн том маргаантай сэдв шүү дээ. За одоо жиснийхээ юу яах вэ? Хэдийн цөмөр авах вэ? Хамгийн зөв одоохон ухаалаг хийдэг арга бол 1% авах. 1% авахдаа 1%-ийг алтан хувьцаа гэж хийчихдэг. Алтан хувьцаа гэдэг маань юу гэхээр зэрэг энэ юмыг одоохон эцсийн дүгнэлт гаргах. Та нар одоохон эргүүлээд зарах тийм ээ. Хувьцаагаа яах юм шийдвэрлэх асуудал дээр бол алтан хувьцаа заавал зөвлөднө гэж. 1% мөртлөө зөвлөддөг. Ийм алтан хувьцаа нэг. За тэгсэн чинь үзэж тарваа. 51% нь оноо. Гэхдээ 51% гаргах гэж бол бүх менежмент хариуцна гэсэн үг шүү. Тийм шүү. Бүх хөрөнгөө зохицуулна гэсэн үг шүү. Нөгөө 10 тэрбум долларыг чинь 10 тэрбум доллар 5 тэрбумын арга гэсэн үг шүү дээ. Тэгээ хэдэн дарга баяжиж өгөх л бахал та зүгээр ихтэй. Айгуул тэргээд бодсон юм байхгүй. Ер нь нэг 51% авчуулаад авчиртай ч гэдэг юм уу нэг тийм. Ер нь эдийн засгийн ч юм уу за тэр дундаа геологийн тэр олголтууд ямар цусна байх вэ тэднээс одоо хичнээн сайн барилдаг гэдэг чи геологтой хамаагүй байхгүй шүү тийм шүү. Олон удаа давсан байж болно тий. Хичнээн авраг байсан байж болно. Яг үнэ. За 51% гээд. Тэгээд хулжсэн чинь 68 гэдэг чи бол манай давагдорч чинь юуны 68 дахь авраг болоогүй юу? 68 дахь авраг юм билээ шүү дээ. Тэгээд 68% татвар охоор болсон юм билээ шүү дээ. Эцэг тооцоолоо гэдгүй байна ч. Гүн ямар хэдэн. Тэгэхээр 34 гэдэг ямар тоо гэдэг би ерөөсөй ойлгохгүй байгаа. Одоо тэр нэг яг хаанаас гарч ирсэн дөө? Тэр хаанаас нэг ямнаас л гарсан байх бас л нэг тийм бэлэгдэл ямар нэгэн бэлэгдэл байгаа юу эсвэл өөрийнх нь одоо эргүүлсэн 34 дахь хүүхэн ч юм уу мэдэхгүй.
тооцоо байгаа л баг. Яа. Тэр нэгтэй хинч мэддэггүй. Үгүй аяндаа илэрдэг юм аа гэсэн тэгж байгаа нэг сохтуудаа өөрснөө ярьдаг. Согдоо Дархна тарддаг. Тэгээд 34% авна гэдэг ингээд үзчихвэ. За 34% авна гэдэг чинь бол манай авраг энд чи бол эсэргүүцээ 51 дээрээ тогтно. 34%-ийг аваад тахтаа яа. 34% авал 34% нь мөнгөний бид нар гаргах тийм их мөнгө биднэрт байхгүй шүү дээ. 10 дэрм гаргах юм бол бид нар чи 3 дэрм доллар бол улсын бүх юм авах тийм их мөнгө байхгүй. Яг үнэ. Тэрнээ тухайн үед ч одоо манай дотоодын нийт бүч баг 3 тэрбумдаа шухгүй бах тий. Баярын засгийн газар гараад ирсэн байсан юм бас. Гэхдээ ерөөсөө 34 дээр чинь тогтъё одоо 51 жараа ихтэй. Тэгээд их сонин. Чи тэр санал гарсан шүү дээ. Санал хураасан шүү дээ. Яаж одоо эднэртэйгээрээ их өгөөд. Тэгэхэд чинь 34%-ийг манай авраг юм уу тэргээл бүгдээрээ 34%-ийг эсэргүүцсэн байдаг байхгүй. А 34%-аас нэг яхан гайгүй болсод амар жаргал мөргөл ч гэдэг юм уу те 34 дээр 34-ийн одоо бид нэр авъя гэдэг тогтоод. Гэтэл 34%-ийг бол зөвшөөрөхгүй гэж байгаа улсууд бол ерөөсөө хувьцаа аваад яах юм бэ? Алтан хувьцаатай болчих гэсэн үг биш байхгүй юу? Үгүй бити 351-ийг авах гэсэн байхгүй. Наад манайд бол дотроо дээрмдэл гэж бодоод байгаа шүү дээ тий. А наад 34-ийн зөвшөөрөд байгаа хүн 34-ийг бол их талархаад байгаа юм биш. Одоо яа гэх вэ? Ядахнаа 34-д 51 ч юм арай хитрхэн гэсэн яг үүндээ ийм санал өгөлтсөн шүү дээ. Тийм ээ. Одоо саяхан аваад ирээд 34%-ийг аваад л одоо бид нар чинь шалбар утсан юм байна. Харин тий. Би тухайн үедээ хэлчихсэн гэд хэлэхдээ өөрөө 51 авна гэж хэлчихсэн болохоос яа. Ингээд за яг би тухайн үеийг бол бас тэгж боддөг юм аа цагаар болж. Энэ нийт геологийн ч юм уу, эдийн засгийн ч юм уу, биржийн ч юм уу ямар ч нэгэн ойлголт байхгүй учраас өсөжлөхийн харанхуй улсууд одоо тийм ээ харанхуйраад гэсэн юм байгаа үст тийм ээ. Айгүй бол яг үнэнээс их орнооч бодож ирсэн юм билүү тийм ээ. Яаж мэдэх вэ? Нэг ийм юм болчээ. Үйл явдал. За ингээд 2009 онд гэрээ байв. Гэрээ хийлээ. Гэрээ хийнгүүт одоо нөгөө юунууд чинь за шуугаан чинь одоо бол балж гисэн дөө. Тэгсэн гадныхан чинь өөрснөө гайхаад бид нэр дэлхийд дээр хоёрхан компанид байдаг юу оруулж ирж байна. Технологи оруулж ирж байна. Нэг гүний уурхаан технологи тийм. Энэ мөн ясах гэдэг зэрэг бол ингээд жил уурхаа шүү дээ. Дээрээс нь ухаад байдаг ус. Доошгоо километр 2 км ухчаад бүгдэн хонгод барьчихад тэндээс дэтгэхийг нурааж. Энэ технологи ерөөсөө Англи Америкт би манайд байгаа. А тэр BHP-д байхгүй байгаа шүү технологи. Яг үнэ. А энэ бол ерөөсөө тий нөгөө жинхэнэ хамгаалалттай технологи. Сансрын технологи энэ гэдэг одоо тийшээ ком энэ гэдэг хинтэн ялангуяа дайсан орнууд үзүүлж болохгүй, харуулж болохгүй гэсэн тийм технологи байхгүй. Хоёрхан компанид байдаг технологи. Гэхдээ ийм технологи оруулж ирлээ. Энийг сайхан тайлбарлалаа. Гоцоо шулуулахгүй шүү гэдэг. Гоцоо шулуулахгүй. Дэмжин ажиллагч Fuel Wave powered by
Dinner Lady. Хоёрдугаарт бид нар бүх нөхцөлүүдийг зөвшөөрсөн. Дэлхийд дээр хичнээн олон бүтээгдэхүүн хуваалцаар гэж байж байгаа нь 34, 58, 80% хийжтэй л тийм ээ. Гэхдээ та нарын өөрсдөө ч сонгож байгаа л энэ шүү дээ. За ингээд дараагаар нь оюутлага гэдэг компани байгууллаа. 34% нь Монгол авна. Энтэй л 60 хэдэн хувь байгаа шүү дээ. Тэрийг 100 гэж үзэхтэй зэрэг тэрнийхээ 51% нь ирээдүйнтэй авч явахгүй. Тэгээ энтэй л чинь хин чин 10 хэдэн хувьтай. Ферданч өөрөө бас. Энтэй л бусад хувьцаа эзэмшигчид хэдэн мянган сая хүн байгаа шүү дээ. Тэгээ ирээдүйнтэй бол өөрөө. Тэгэхээр яг үүнд аваад үзэхтэй зэрэг хамгийн том хувьцаатай нэгжээр нь задлаад үзэхтэй зэрэг Монголын засгийн газар байгаа байхгүй 34%. Яг үнэ. Яг үнэ. Ирээдүйнтэй тэрнээс бага байгаа байхгүй. Яг тэгэхээр үлдсэн 34%-ээс нь 60 өөрийнхөө 51% байхгүй. Тий. Яг үнэ. Гэхдээ энэ 64% дээр бол хамгийн том толгойлогч. Эн чинь ингээд өөрөө ямар хийлсвэлээ ингээд бас компани байгуулж байна. Туркос хийл гэдэг компани байгуулж байна. Энэ компани чинь өөрөө Монголын засгийн газраас том учраас ерөнхий хамгийн том одоо шийдвэрлэх юу бол ирээдүйнтэй л орж ирж байгаа байхгүй. Тийм. Түүнээс эзэлж байгаа хүн бол Монголын засгийн газраас баг. За ийм хувьцаа ингээд цахаа хуваагаад авлаа. За ажиж эхэлсэн. Анхны юу бол ерөөсөө нэг дээдлэлт нь илүү жишээ юмнууд орж ирсэн. Ягаад гэвэл зэрэг доотлолтоо тэр хонгил байгуулсан дахиад асар том хөрөнгө оруулалт байхгүй. Яг үнэ. Энэ дээр бүр юу өнтер гарсан байдгийг. Том аваар гарч ирсэн. Дээрээс нь ингээд ухаад ингээд яваад ингээд байжсэн чинь гинтхэн элсэрхэ хөрс рүү орсон гэдэг баха. Бүх нөгөө шат чинь нураад. Аваар гарлаа гэдэг нь хүн хүчлээ гэсэн үг шүү дээ. Шууд нөгөө хийжсэн юм чинь ингээд нураад. Энд чинь ингээд нийт өртөг чинь нэмэгдэх юм байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Өртөг нэмэгдэхээр өртөгийн чинь 34% нь Монгол төлөгчтэй байгаа. 34% эрсдлээ бас үүрэх ёстой шүү дээ. Үгүйс тийм л байдаг гэж эрсдэл. Яг үнэ. Бүр балах юм бол бүгдээрээ 34%-оор балардаг ерөөсөө уулчин тэр шүү дээ тийм. Ирэхгүй одоо хичнээн олон улсуудын компани байгуулалт бас тэрийг ойлгож байгаа тийм. Яг үнэ. За бид нар бол өрөнд орж өтөнд орж ухайдуусоо бөөн баяр бас. Бөөн баяр. Бөөн баяр. Хэлээгүй юу дээр. Би чинь тэгэж ярих юм бол ямар үзмэрчийн Хөвсгөл аймгаас гаралтай хүн байгаа юм гал ингээд байна. Дураараа ярина. Тэгэнгүүт бүр ширүүссэн дээ. Ялангуяа 2012 он гэж Монгол улсын дотоодын нэгдэх хөдөлмөрсөл дэлхийн рекорд 17.6% өсөлттэйгээр Азийн 5 дахь бараг гарч ирлээ. Энд ингээд одоо дэлхийдээ шуугж байсан тэр үе дээр манай энд бол нөгөө өвчин хамгийн дээд хэмжээнд хүрчихсэн. Ер нь бүр солиороо. За 12 оны тэр өвчин маань бол яасан гэхээр 12 оны 5 дугаар сарын 20-доор Улсын их хурлын чуулган хуралдаад уул уурхай дээр, банкн дээр, боловсрол дээр, барилга дээр гадаадын хөрөнгө оруулалтыг бол ерөнхийд нь хуулигдлаа хийсэн. Сонгуулийн өмнөх шиг. Энэ хүлээж хийсэн улсууд, энд оролцсон улсууд чинь шоконд орж байгаа хгүй чи юу болж байна, яаж байна? Юу болж байгаа юм бэ гэдээ гайхаад. За ямар ч байсан сонгуул болох гэж байна. Энэ сонгуул болохтой зэрэг арчилсан нам нь арай гайгүй юм шиг байна. Арчилсан нам нь гараад ирэхээр арай бас ингэхгүй байлгүй дээ. Энийг чи одоо нөгөө ховдын ягаан бямд орж үлээ. Тэгээд энэ зантан шатран тэр чи хийсэн уул шид. Тэр утгаа хийж өгөхгүй байхад бол хийжсэн уул шид. Бүгдээрээ сонгуулах гэж өвдөө явсан хаагуурна. Бүр ичихгүй одоо үчинд төгөлдөр байгаа тэр бол. За ийм хууль гарчдаг юм байна одоо ялах юм ихтэй арчилсан нам нь гарч ирээд ингээд яах байхаа гэл. За арчилсан нам нь гарлаа. Дангаараа аваагүй шүү дээ бас өөрснөө хөрөхгүй.
Тэгээд Хамтарсан инквайри намтай. Тий. Одоо ингэж яриад их энэ сүүлийн 8 жил бол одоо ерөөсөө гээд тэр үуч чинь Монгол ардын нам чинь бас засгийн газарт байсан шүү дээ. Байсан. Одоо энэ ерөнхий сайд болдог Эрдэнэбат чинь сангийн сайд байсан шүү дээ. Тий. Одоо тэр нөгөө нэг жидүү инквайри гэлээ шүү дээ. Тий. Тэр чинь Батлангмалны сайд нь тэр байсан шүү дээ. Тий. Түүнээс чи хамтарсан байсан болохоос биш юу байгаагүй шүү. Дахиад арчилсан нам дангаараа гараагүй. Гэхдээ арчилсан намд яг сонгуул болохын наан гараа явчихсан тий. Гэг арчилсан. Тий. Тэгэнгүүтээ дараагийн 16 оны сонгуулийн өмнө гарчаагүй юу? Жилийн өмнө биш хэдхэн сарын өмнө. Тий, сарын өмнө. Тий, хэдхэн сарын өмнө гарсан. Тэгээ бид нар буруугүй шүү гэдэг ингээд туудсан шүү дээ. Тэгээд яг 12 оныхоо явдлаар шинэ засгийн газарлаа ерөнхий сайд нь алтан боллоо. Геолог бол уурхайн сайдаар богд гэдэг чинь юм билээ. Гам тийм нэг тэр чинь дид сайд байсан. Биш ээ, уурхайн сайд болсон. Бүрүү. Тий. Уурхайн сайд болоо тэгээд ган хуйг гэдэг баха. Ган хуйг уу? Тий. Тэгээд яг Японд юуны сургууль ноолуурын сургууль төгссөн байх улсууд. Тийм шүү дээ. Нэг нь сайд болоод, нэг нь дид сайд болоод, нэг нь төрийн нарийн болоод юу гэдэг. Гэхдээ ядахна Японч нь уулуурхай орн биш шүү дээ. Одоо ноолуур зис хоёр холбоотой байх л да ярьчих зүгээр тийм. Аюу бол ноолуурыг сайн боловсруулах зис болдог ч юм бий, зисийг задлуул ноолуур болдог ч юм бий. Би мэдэхгүй юм тэрийг одоо. Тийм л юм байгаа бах. Гэхдээ бүр комоор ингэж боллоо. Тэгсэн би яг наатан дээр нэг жишээ ярьж байгаа. Би оюутлогод ажиллаж илаа 2012 онд. Яг наад комоор ордог хүмүүсийн чинь нэг нь Эрдэнэс Монголын захирал болчихоо. Тэгээ бид нар чинь нөгөө нэг андерграунд буюу одоо далдуурхан хөрөнгө оруулалтыг босгох гээд дэлхийн хамгийн том хөрөнгө оруулалтын банкныхаа ирлээ Монголд. Би яг тэр ивентийн зохион байгуулжсэн байхгүй юу? За тэгсэн чинь нэг англиар ярьж чаддгүй шахуу нэг муу 18 9 юм уу нэг муу охин орчуулагч хийж байгаа. Тэгээд энэ чинь ингээл бүхэл том HSBC нөгөө л нэг хамгийн том хөрөнгө оруулалтын банкныхын бөөнөр 3 хүн ингээд цаа бараг 40 хүн суулгацсан. Тэгээ оюутлогынхан байж. Тэгсэн чинь нөгөө Японд төгсөн гэд яриад байгаа. Тэр бол өстө үнэхээр алсан. Орж ирсэн нь. Та нар Монголд битгий хөрөнгө оруулаа. Би даалхиж би тодорхой би бүр яг хажууд нь зогсчихсэн юм шүү. Би бичсэн. Та нар битгий Монголд хөрөнгө оруул. Эднэр бид нартай бараг дээрлэж харьцдаг. Тэшин чинь бүр ингээд нөгөө оюутлогын CEO байсан нөгөө хүн бүр ингээд толгоогоо орж өгөөд яг биднийг хариуцчихсан нэг Япон захирал байсан бохоо. Тэр бүр ингээд нүрээ дарж өгөөд би чинь нөгөө ивент зохион байгуулж исэн хүн зэрэг цаашаа 0 руу гүүгээд би бүр ингээд тэгээ нөгөө хөөрхийн хамтаа орчуулж байгаа охин ингээд салганаад ингээд юу ярьж байгаа ингээд баг англи хэл айгүй муутай хөхт өсөж байгаас. Тэгээ бүр ингээд бүгд нүрээ дараад гүйжиж билээ. Тэгээд тийм ярьж байгаа хүмүүс чи яаж хөрөнгө оруулах. Тэр чинь гэсэн. Онготой юм болсон. Би бүр ичиж өгсөн тийм. За. Ган хоёрыг сайд боллоо. Ган хоёртай хамт Японд төгссөн нөхөр гэсэн тэр хин гэдэг. Тэр цөмөрөө байсан юм аа. Тэгээд цөмөрөө Японд төгссөн. Тий. Нэг ноолуурны үйлдвэр ягаад говь байгуулаад тэгээд говьд зориулаад нэг хэдэн хүн бэлдсэн юм шиг гоо тий. Тий. Тэгсэн тэнд юу боллоо? Сайд болонготой анхны ярилцлага нь өдрийн сан дээр гарсан. Манай шин сайдын ярилцлага. Барууны шунхай өөдгүй юмнууд та би ард түмнийхөө нэрийн өмнөөс эцсийн сан таслал зүтгэн тэмцэх болно. Манай геологийн сайдын анхны сон дээр албан ёсоор гарч байгаа мэддэг. Нэг том. За манай улс ч бол ерөөсөө бүр ингээд 17% хөгжөөд аймаар болохтойгоо зэрэг чинь 90% тоо. Одоо манайхны ойлголт юм байдгээс тэ өөрсдөө тийм болохтойгоо зэрэг дэлгүүр ойлгуулахтайгаа зэрэг ч хармаа мармаахаа ухаж жагаад хамаатан цаднаасаа мөнгө зөөлөд ингээд нэг дэлгүүртээ болдог ч тэр шиг ойлгоод байдаг байхгүй. Гэтэл 90% гэдэг чинь банк биш. Зүгээр уулуурхан компани. Ийм том хөрөнгө оруулах гэж байгаа бол том хөрөнгө оруулагчдаас мөнгө гүйдэг. Айлуулах баг хүүтэй. Тэгээд янз янзын тохиролцоо одоо сүүлд нь олсон юмнасаа та нар чинь ийм юм мөнгө чинь дорхоны хариуч нь барилна гэ банаадаа өгдөг байхгүй нөө
биржис нэг ялгаатай нь бирж дээр нэг мөнгө өсөж штэ. Гэтэл хамгийн түрүүн эн чинь хамгийн том хөрөнгө оруулагчаас босгодог байхгүй. Яг үнэ. Тэгэхгүй дэлхийн бүх хүмүүс нэг долларын хувьцаа аваад юм болохгүй штэ. Тийм штэ яг үнэ. Тэгэхээр энэ томчуудаас хэлж авдаг байхгүй. Тэгэхээр эрдэнэтэйг Финландаас авсны дараагаар мөнгө босгохын тулд тийм ээ. Тэр мөнгө босгож тэрүүгээр чинь одоо газар ухаа тэр далдуурхаа мурхагаа босгоно шүү дээ. Тэхийн тулд бол дэлхийн 7 том санхүүгийн компани. Японы юу вэ? Намураа үлээ. Биш ээ. Амар том компани байна. Дээрээс нь Сити банк байсан. Тийм, Сити банкийн лав байсан юм. Тийм, Сити банк байсан. Дээрээс нь нөгөө хэн байсан? Яг нэрийг би долларын мэддэг байсан. Би энэ хүн дээр зөв мартлаа. Долларын айгүй том компаниуд байна. Юу. За нөгөөдөл чинь ингээд за Монголын 34% эзэлж байгаа одоо энэ талтайгаа сайхан ярий тийм ээ. За ингээд 7 компани ингээд ирээд. Тал дуурхаа хөрөнгө оруулах гэж ирж байгаа шүү дээ. Тэгсэн хэн уул уурхайн сайд болсон хан хоёг. Эрдэнэс Монгол гэдэг компани байна. Тэрийг тий одоо тэр оюутлогоо Монголын талаас хариулсан 34% босс. Сэтванчиг. Яг наад хүн чинь. Яг наад хүн чинь байсан. Бурхан минь өстэй бүр өстэй. 2 ноол урчаа ороод ирлээ. Нэг нь арангаан ноол урчаа. Арангаан залуучтай тэгээд багшийн дээр лөөж яснаа тэгээ ягаад ч юм Японд тэр ноол урчин болоо явчихсан. Нөгөөх нь хөвсгөлийн ноол урчин. Сэтванчиг гэдэг чисаа. Хоёулаа орцуулаа. Над бүрээс өнгөтэйгээр хүн ярьж гисэн шүү. Та нар одоо манай улс руу мөнгө оруулах гэж байгаа юм уу те? Ярьж байна. Энэ хулгайчуудад бити өг. Тэр мөнгөө оюутгаа гэж авчих. Ирээд энтэй. Наад мөнгөө манай засгийн газарт өг. Яг тэгвэл одоо манай арчилсан шин засгийн газар чинь улс орноо хөгжүүлэх асар том төлөвлөгөө босгочод мөнгө нааш нэг. Тэгж хэлсэн байгаа ерөөсөө. Нөгөөдүүл нь ингээд энэ хүн чинь одоо өвчтэй хүн үү, согтуу хүн үү, энэ хүн буруу орчуу. Тэр нэг Япон хэлсэн байлаа. Тэр Япон зөвхөн шууд хараад миний охин тэгээд тэр орчуулагч хүүхэлдөө хэлсэн байлаа. Миний охин чи буруу орчуулад байгаа юм биш үү? Гэхдээ хөөрхий тэр охин чи хөөрхий санаа зовоод ингээд гарын салганаад зөөлрүүлж орчуулсан шүү бас ч гэж. Би ч одоо монгол хэлтэн учраас нөгөө монголын нөгөөх нь бол өөр нэг юм дангаар ингэ сууж муцъя. Та нар тийм их мөнгөтэй бол манай засгийн газрын шинэ програмд мөнгөө өг. Эдгээр биднийг бараг дээрлэхдэг гэж ирсэн шүү дээ. Тийм, энэ дээрлэхэд байгаа энэ мус аймнуудад бити өг гэж. Одоо чи хөрөнгө нүүр хийх газаргүй болсон шүү тэр үед. Би ч яг тэр ивэнтийн зөвгөө боголсон юм байна. За тэгээд ингэж явлаа. За ингээд нөгөө долооч нь хуралдаад болоогүй байна уу? Та нарт эрдэнэтэд одоо биднэрт мөнгө гаргах ч бол энэ цаад хариуцж байгаа газар ч бол ийм хариуцлагагүй юм ярьж байна. Ийм учраас бид нар мөнгө нийлүүлж одоохондоо чадахгүй эрсдэлтэй байна тий. Эрсдэлтэй байна. Та нар өөрснөө энэ улсуудтайгаа яриад ойлголцоо тийм ээ. Тэгээд ийм эрсдлийнхээ хэмжээг багасгаад тэрний чинь дараа бид нар мөнгө өгөөд өсөж одоо өгч болцсон. Гэтэл тэн дээр юу ярьж ирсэн гэхдээ нөгөө 2 км газраа ухаад доотлолт нь газар доогуур бүхэл бүтэн нөгөө дэлхийд байхгүй 2хан компаниуд технологи хэрэглэх гэж хэлсэн байна. Яг үнэ. Асар их мөнгө хэрэгтэй. Яг тэгсэн. Тэр нь 5-6 тэрбум доллар хэрэгтэй байхгүй. 5-6 тэрбум долларыг тэр босгоно шүү дээ. Тэгнь. Тэгээд нөгөөдөл чинь мөнгө өгөө болоод тэгээ мөнгө өгөө болохтой зөв чинь юм авах чадхаа болоод ингээд уурхаага хаагаад хүнээ ажлаас халсан тэр халагдсан хүмүүсийн нэг нь би байна. Тэгээд консервацид оруулсан. Ингээ байхгүй болсон. Тэгсэн. За уг нь бол тэр үеийнхэн югаар бол анхныхаа ухалтаар өгч исэн мөнгөний хэмжээ бол Монгол улсын гэсэн 3.1-ийг өгч хэлж исэн шүү дээ. За энэ үйл явдал болонгот бол энд хүлээж ирсэн гадны бүх компаниуд барууны компаниуд гараа ирсэн. За болоо.
энэ дэлхийд ийм том компани, Rio Tinto гэдэг компани ингээд чадахгүй хамаг юм алдах болцоход ингээд явж яхад бид нар араас нь орж ингэдэг чинь одоо юу? Бидний юу вэ? Зүгээр гал руу юм уу ус руу давхиж орж байгаа гэж шүү дээ. Яг. Энэ хүмүүс нь яг хөө царайлаг юм зүгээр ихтэй ер нь болоогүй. Хүүхнүүд нь ч тажгүй юм аа хөрслөг бор хүүхнүүдтэй тийм ээ. Агаар нь гоё юм сайхан. Гэтэ болоогүй нэ яаж. Яг. Ийм газар хөрөнгө оруулж болохгүй. Баяртай. Чори минь нэмэр хэрэг гэдэг ингээд алга болдог. Ингээ байхгүй. За ингээд нөө эрчимтэй өсчихсэн хөрөнгө татварын зөвлөлт юм чинь таг зогссон. Гараад явж байгаа үст тэгэл байх. Тийм шүү дээ. Хич мөнгөхгүй мэт яах юм. 10 дээр гацсан шүү дээ. Ингээд 10 тэрбум доллар дээр гацаад одоо болохоор үргэлжлэж явах гэж яг нэмэгдсэн л дээ зүгээр. Тэг ч юм уу хэлээд яг зүгээр ихтэй хэлтэй. За ингээд гацаад эхлэхтэйгэн зэргийн сүултээ сайхан бэлгийн засгийн газар гараад ирэнгүүт л Алтан уугийн засгийн газрын хөөгөө явуулсан тийм ээ. Сайхан бэлгийн засгийн газараа дахиад чинь их хурлаас 3 удаа засгийн газарт санал тавьсан. Нүүдүүлээ олж ирээ өөш. Баларлаа юуж байхгүй болсон. Харин яг тэгс. Тэгээд манай хэд ч яг л цөмөрө хотын төвөр юм нөө офисны үн амар үн болсон. Хотын төвчийн офис метр өдөртөнд $75 сарын юутай байлаа шүү дээ. Сайхан байшингаа төрөө тавьсан чинь нөгөө хүн орж идэггүй яадгүй гадаадынхаа авдагаас яасан энэ алтан уугийн хөөгөө болцоод сайхан бүлэг гараад өрснөө аль чи өгснөөхөө байшин зарахад нэг тусалж нөгөөдөлөг олоод яг ингэж ясны хүчин дээр нөгөө түлтэй сайхан бүлгийн засгийн газар яриад ингээд Дубайд очоод тэгээ ярилцахаар болсон. За ямар ч байсан ярилцсан. За бид нар 3 жил консервац таацсан. Энэ хооронд дэлхийн эдийн засаг өөрчлөгдсөн, юмны үн өөрчлөгдсөн яасан. Одоо төлөвлөгөө гаргах. Одоо бид нар та нартай ингээд яриад ерөнхий төлөвлөгөө гаргачих юм бол тийм ээ. Бид нар юу яах гээд байна? Нөгөө том 7 компанитай чи эргэж яриад одоо хөрөнгө оруулж болно. Бид нар чинь нөгөө чинь гэрээ хэлцээрээ игээд нөгөөдөл чинь 3 жилийн дараа ухаан орцсон байж байна гэж хэлэх гээд байна те. Ингээд одоо бид нар энэ газар дорох асар том байгууламж барих гэж байгаа энэ хэмжээнд ямар хөө хэмжээний мөнгө орох уу тийм ээ. Энийхээ тооцоо моцоог ягаад ингээд хоёр талаасаа ингээд төлөвлөгөө гаргая. Төлөвлөгөө гаргах. Дубай нууц гэж ямар ч юм байхгүй шүү. Эсвэл юм байхгүй. Энд шараагаа зохиосон байсан гişүү. Дубайд нууц гэрээ хийжээ гэж. Гэхдээ нууц гэрээ чинь энэ Улаанбаатарт Подголд хийдэг байхгүй. Юу боллоо. Дэлхийд хамгийн задгай газар шүү дээ. Дубай чи өөрөө. Бүх мэдээллийн хэрэгсэл бүх л юмнууд ингээд ороод ирсэн. Тэдний өмнө ингээд бид дуу их гэж нэг зарлах гэж байгаа байхгүй да нүгэнд. Эрхэл амтхын тулд Дубайг сонгож авч байгаа байхгүй. Яг үнэ. Тэнд одоо мэдээллийн хэрэгсэл бүх юмнууд нь онгорхоод манайхан чинь тийшээ их зугаалдаг болчихсон шүү дээ. Мэдчихэж шүү дээ. Түнс тэр хатны агуу биш байхгүй Дубай нэртэй тийм агуу тийм ээ. Тэнд агуу нууц гэрээ ингээд лааны гэрэлдэг хүчийн гэрэл гэдэг юм байхгүй. Тэгээ нэг их хурлын гишүүн байсан нэг шараагаа тэр одоо бас л юу бахал та. Тийм нууц мууц юмнууд л их олон явж ирсэн шиг байлаа өөрөө. Тийм. Өөрөөр амьдралын тусалгаар яриад байгаа болтой юм аа янз юм. Нууц гэрэл балсан. Яа. За ингээд ямар ч үгүйсэн Дубайд төлөвлөгөө тогтлоо 5.6 тэрбум доллар одоо нэмэлт оруулж ээж тэгээд тэр юугаа хийх юм шүү гэж. За энэ дээр нэг юм болсон. За эдгээр ингэж зөөлөж байгаа бол манайхаас бас хөрхийн хатуу шаардлага тавьсан шүү дээ. Манай 34% бид нар өөрөндөө хоцтой алуулт тоослоо. Тэ? Хүүн яваад идэг. Юм нь ажилтдаг. Энэ хооронд 3 жилийн консервац гэдэг чинь бол хичнээн их юутай болчихлоо. Энэ тэрийг байхгүй бол гэж бүтээд орч. Оюу толгойч бол одоо ялангуяа тэр Rio-т ч өөрөө барьцаанд орсон газар. Энэ л учиргүй их мөнгөийг айчихсан. Тэгээд танаа юу чинь хууль чинь тэгэж гарсан, танаа уулуурхаа сайд чинь тэгэж хэлсэн,
дахиж одоо та нартай ярихгүй төө ингэ явж чадхаа болчихгүй. Айгүй хөргөр болсон юм чи яах юм бэ чи. Одоо энэ банкнаас багахан зээл авсан хүн чинь банкныхаа барьцаанд очиж шүү дээ. Банкуд нь алчих гээд. Тийм шүү. Их зээл авчихвал банкны барьцаанд очдог байхгүй. Нөгөөх нь өгөхгүйгээ өвчтдөг, чадахгүйгээ өвчтдөг. Гуугаад өгчлөлтөө хагас өгчлөлтөө гэдэг. Яг тийм байдалд орчихгүй. Ийм байдалд орсон учраас тэр бүхэл өнгөлтүүдийг бол бүгдийг үзүүлсэн. За эрс тооцоо болий ярьчих те. Та нар одоо ингээд хэлсэндээ л ингээд яваад ингээд зүгээр хамтраад ингээд ашигтай юутай ярил. Энэ бол доороо яхад 80 жилийн бизнес. 80 жилдээ бид нар гарахгүй. Энэ хооронд чи бас юу яасан ба. Нөгөө консерваторт багта зарах гэж үлээ оролцсон. Одоо нөгөө хүн ав. туркоз хэл чинь зарах гэж оролдоод. Хятадтай ярьж утсан. Тэгсэн. Тэгсэн ямар асуудалтай гарсан бэ гэхдээ зэрэгөөс та их сонирхолтой шүү. Тэд нар тэрийг зарах эрх байгаагүй. Дэлхий дээр байж байгаа хамгийн мундаг технологиг Орос хятад өөрийнх нь одоо харьцаа муутай газруудад зарахыг нь угсаа Америкийн конгресс оргилдгийг. Манай хин Билл Гейтс чинь дуудагдсан шүү дээ. Уг нь тэрний хувийн компани технологи төр ирэх ашиг гэж бодохгүй. Ийм лиценз, ийм одоо нээлт юмнуудыг бол бид нэр гаргахыг хоригддаг юм аа. Нөхөр мөн чи юм чинь хамаг юм чинь тэр хувь авцсан байх шүү. Чи хэдээр өгсөн чамд тийм ирэх байхгүй шүү. Тэр хувийнх нь хамаа байхгүй чинь Америкийн бүхэл бүтэн шинжлэх ухааны бүх юмнуудын ололтын оргил болохоос бусдад өгж болохгүй гэдэг шүү. Тэгэхээр манай хүн хамгийн одоо энэ уурхагийн чинь сонирхч болох нь хятад байгаа байхгүй юу? Оросд мөнгө байхгүй. Хагтал хятадд тийм технологи зоржуулах. Үгүй. Энд хятадын юуны намын гадаад харилцааны хэлтсийн тариг Монгол нууцаараа тэр уурхай дотор орж утсан шүү дээ. Манайхан ч бас зарчихсан. Завсараас нь бас 34% нэг яхан мөнгө өөрснөө авчихсан надад. Би тэрийн твиттер дээр бичихгүй дорхолцсон. Гэтэ намайг оюутлагын доор юуруу орчихсон танилцж явна шүү. Ишээгээ зарах гэж байна. Манай нам төрийн эсэргүүцэл тэр дорно гарсан шүү дээ. Сан дээр гарлоо твиттер дээр гарлоо. Баабар оюутлагаас айгүй их мөнгө авдаг, сая доллар авдаг. Их орилж байгаа. Дэмжин ажиллагч Fuel Way powered by Dinner Lady. Тэгэхээр энэ үндсэн дээрээс эдгээр өөрсдөө заржуулдаггүй. Хаяа явчих болдоггүй юм байдалд орсон. Тийм учраас за ингэж юу вэ? Хоёрдугаарт нөгөө 20,000 хөвсөж сэтгэгч судлаач биш л дээ. Бүх юмудаараа бодоод ингэж үзэхэд бол зэсийн үн тогтвортой байх. Тэр утгаа өсөх магадaltaй юм байна гэж гаргасан. Прогноз юу л да гэхдээ шинжлэх ухааны аргаар л гаргаж байгаа зүгээр. Тэгэхээр нэг энэ зэргийн нэг тэр юм тийм үү тийм ээ. Нэг хоёр тэр умд доллар ч юм уу тийм ярьсаг өгч болно гэсэн. Ийм л байдалтайгаар гэрээ дахиж хийгдсэн. Одоо дараагаар нэг тооцоо гаргасан дараагаар тэгээд консервацийн юм яага 3 жил консервац чинь тоошроноос ахуулаад ямар юм болцсон байх вэ гэж боддоо. Гэхдээ тэгээд ийм байт юм лээ. Хаачаад буцаад нэг ч өөр амар том зардалтай байт. Тэмлгүй яадаг юм байж. Уг нь бол ингээ явж исэн бол тэр чинь зардал байхгүй шүү дээ. Дахиад хүн хайр хийн тэр хүмүүсийг чинь ядчил онгоцны зардлын төлнө гэдэг ингээд. За би их олон чи консервацийг явуулчлаа. 600 Монголын компани ажиллаж ирсэн. Туслан гүйцэтгэгч 600 компани. Манайхан сэтгэж байгаа хувийн бодсоос шүү дээ. Хайцгаад яваад гэсэн тэнд ч нөгөө солиотой юм бол галзуур байдаг. Тэд нар яг ажиллаа алдчихж байгаа байхгүй юу? Орлогоо алдчихж байгаа. Дув дугуй. Бэлтгэж байхгүй юу?
Яг Хинч догрохгүй. Ингээд жимитсэн. Тэгээд эргээд консервацийн дараа нэгдэг үцмөрөө одоо ч 700 800 компани бас туслаг үүсгэж хийж байгаа. Би ихэд явсан юм 2000 хэдэн онд бол Америкт Монголын хөрөнгө оруулагчдын одоохон Монголд хөрөнгө оруулах, Америкийн хөрөнгө оруулах, Чанхын хөрөнгө оруулагч үлээ юу яхин тэргээд хэдэн сайн дурын байгууллагууд ажиллаж ирсэн шүү дээ. Энд чинь дэр бүгд яваад гисэн л та. Тэгсэн чинь нэг байгууллагын тийм хурал дээр Америкт очлоо. Вашингтонд болсон хурал дээр. Нэг хүн хэлж байна. Би өөртөө бараг ухуулж байгаа. Тэр хурал дээр. Бити Монголд чараа аюултай юм билээ. Бид нэр оюу толгой дээр бид нэр юу яасан? 400 сая долларын одоо мөнгөөр тэнд туслан гүйцэтгэгчээр орсон. 400 сая доллар. Нийт 400 сая долларын л одоо юу гэсэн. Хөрөнгө тэнд ажил гүйцэтгсэн. Тэгсэн дараагаар нь надад Монголын татварын газраас 1 тэрбум долларын торгуулт тавьсан. Миний хийсэн ажил 400 сая тэрнээс өөр 3 дахь их торгуулт. Тэгээ намайг шоронд хийх гээд бас тэн дээр ажиллаж ирсэн нэг 2 хүнийг шоронд хийцсэн байсан. Тэгээ би ч арайг зүхтаж гисэн. Аюултай газар байх шүү. Тэгж хэлсэн шүү дээ. Дараа нь би эргээд сонирхсон байхгүй. тэрбум долларын торгуул тавьдаг ямар хачин мундаг газар вэ гэх ингээ яасан чинь дүүргийн байцаагч тавьсан байв да. Хотын байцаагч тавьсан байсан байлгүй. Яа. Бүр юм дураараа ерөөсөө зүгээр. Тэгээ эн чинь тэр хүн зүгээр тэнд юмтай ярьж. Ингээ сонин хэвлэл рүү хандаад ингээд инхэн яхахсан аюултай юм болдог байхгүй. Гадны хөрөнгө оруулах гэж байгаа газар болгоныг айлгадаг байхгүй. Энд бүгдээрээ бити ороороо сурчилгаа болдог. За одоо манай Женкогийн засаглал эхэллээ. Нөгөө оюутлын гэрээ байсан усуд шоронд гэсэн. Нөгөө Дубан гэрээ хийсэн хүмүүс. Дубан гэрээ баяр зогт хийн тэр ороогүй юм а. Дубан гэрээ зүхтаач гэсэн. Дубан гэрээ зүхтаацсан. Анх оюутлын хийсэн усуд чинь баяр хэн энэ тэр сайхан бэлэг 10 жил болсон шүү дээ. Сайхан бэлэг баяр зогт тий. Тэгэд нэг 7 байшин юу ч гэнэ Швейцарын банк ч гэсэн юм ярьдээ. Оюутлогоос авсан гинэ 5 яриад дээрээс. Монгол улсад нэг хууль байд. Одоо ч хүчин төгөл дээр анханасаа хүчин төгөл. Авилга өгсөн, авилга авсан хоёулаа шоронд ордог юм аа. Гэхдээ баяр 7 байшин авсан нөгөөх нь сая доллар авсан ингэсэн бол оюу толгой компани Эриотианто чинь бас шоронд орох шүү дээ. Ягаад тэднийг ятгахнаа нэгч байцаалгүйгээр үгээр тэр өгсөн хэрэгт ордог хуультай шүү дээ. Шүүх хурал дээр бүр оюутлогоос бүр Эриотинто байдгаа оюутлогоос хүн авчиж байцаагаагүй гэсэн гэл бодлоо. Бүтэхгүй нэр. Америкийн гарсан нэг хууль биш шүү дээ. Клинтны үеж гарсан. Америкийн компани авилгын хэрэглэлд орооцох юм бол манай дэлхийд утгаас саран дээр байсан ч гэсэн бид нэр өөрийнхөө хуулиар хатуу арга хэмжээ авна. Шоронд нь гинэ. За дурч хаан ч гэсэн авчиад нэг Дубайд сэмхэн ширээн тогоор өгсөн байсан ч гэсэн баригдуул шууд шоронд ордог хуультай. Манайд Эрдэнэтийн цэсийг авчихсан нэг юуны компани биш Швейцарыг олчихсан компани. Авилга авч байгаад баригдаад тэр чигээр Швейцар руу гарт нүүчгээд. Тэгээ манай Эрдэнэтийн цэсийг тэр чигээр авдаг байсан. Манай гадаад худалдааны нэгдүгээр партнер Швейцар нэг хэсэг байлаа шүү дээ. Ингээд үлээ. Ийм юмнууд. За ингээд нөгөөдөл чинь шорондны шонтон дүүцлээ тавьчихөө. Юу таяагаад. Борогоор хийсэн гэж байгаа мó. Хахуул авсан гэж байгаа мó. Яг тэр нь ойлгомжгүй. Ойлгомжгүй. Манай Женко чинь прокурор дагуулад Америкт танамт очиж олцсон шүү дээ. Манай прокурор энэ юм чинь битээр ч одоо манайд оюутлогоос 7 байшин
агуулan давсан нөхрийн асуудлыг одоо шийдэх чинь та одоо энийг шийдээдэг манай борхортой уулзуулаад төрийн тэргүүлж бас энэ гэсэн бас шүүх борхороор дагуулж явдгүй юм л та. Тэг. Дараа бичиг ирсэн байхгүй юу? Таны өгсөн хаягийн дагуу бүх байшин гэдгийг судлаад энд хууль усны юм юу ч алга тийм ээ. Ийм учраас бид нар энэ асуудлыг авч хэлцэх одоо ямар ч байхгүй. Энд ямар нэгэн хэл хахуул юуны асуудал байхгүй байна. Бичиг нь манай Монголд ирсэн нөгөө борхоор дагуулж авсны хэрэг юу гэлээ да. Нэг бичгтэй болсон. Тэгэнгүүт тэрийг гаргаад бензин гаргасан байна нөхөр. Өөрөөр одоо бензин хийж яасан биш үү? Тэгээ бензиний газрын дарагтаа хоёулын шорног яасан. Тэгтээ бүр татаж авчиж байгаа тийм. Үгүй ямар бензин гэхгүй чи энэ хар Петровсын даваанымт хоёр найзууд юм биш тэгээд. Тэр хүний найз мэз ямар амаа байна гэж. Тэгээд их бай. Тэгээд хоёулынх нь нөгөө амьсгал өгсөн үнэ хаана байгаа юм бэ тий? Гэхдээ наад бензин чинь тэр тийшээ чинь дахиад эндээс гаргахаараа 600 км шүү дээ. Тэгээд тэр чинь үн нэмэгддэг юм уу? Өгөө энэ арбитрийн энэ нөхдүүд батлаа нөгөөдөл сууж байгаа гэж. Уучлаарай тэрийг тооцохоо мартчих. Шүүх хурлаа шүү. За ингээд дискурсуудыг шорон твэ. Жаргаж өглөө. За энэ хооронд бол дараагаар нь гэрээгээ хийсэн учраас үйл ажиллагаа явуулж байгаа. Оюутны засгийн газар гарч ирлээ. Сайхан ярьлаа, хэлцээр хийлээ. За ингээд одоо юм маань өгөөд ингээд явъя. За ингээд энэ чи ерөөсө сайхан бичиг үеэс ч гэсэн дараагаар хурцлөхөө үед ч гэсэн тэгээд оюутны үед ч гэсэн бол ингээд уулуурхаа сэргэж эхэллээ. Одоо энэ чинь ингээд улам Монгол улс чинь амар газрын үсээ юугаар амар баян улс шүү дээ. Бид нар аюу богино хугацаанд цөмөөрөө көвөт шиг баян болчих болохоор байгаа байхгүй юу? Ингээд сэргэж эхэллээ. Чи ингээл ийм урам зориг ингээд байгаад эхэллээ. Хэний үйлчлж болсон л да Женко ч одоо сайхан энэний хариуцсан юу юм уу? Би түрүү ярьсан нэг яагаад бид нарт гадны хөрөнгө оруулалт ирэхээр Оросууд ургуутсаад байгаа юм бэ гэдгийг л одоо илэрлээ л дээ. Чи өөрөө бодлоо. Зурагтаар манай дээр үйл биологийн сайд байсан. Ерөнхий сайдаас хоёр хүн ярьж байна. Хоёулахын аимшигтай юм чинь дагуулад хот мотор хэвээр Эрдэнэт хичнээн сайхан хот уссан байна л гэн. Ер нь уулуурхыг дагуулж хот усгахгүй юм бол тийм байдаг ч. За тэр нь ч дүүрчээ. Тэгээд энэ тэтгэлтэй ингээд ярьжсэн чинь наадлах нь юм уу нэг. Гэхдээ ер нь ашиг өгч байгаа улсын төсвий чинь 3-1-ийг бүрдүүлж штеп. Тэгсэн нөгөө дээр үеийн сайд маань хэлж байна. Ашигтай ч байсан хож гарах хэрэгтэй. Бүр яг тэгж хэлсэн. Яа. 7 хоногийн дараа манай ерөнхийлөгч тэр хүнийг хөдөлмөрийн баатар болгосон. Энэ зүгээр л би харсан юм ярьж байна. Ашигтай ч байсан хож гарна гэж. Бүр улаарч байгаа үстэй. Тийм. Айл хизээний тэтгэвртэй гарцсан нэг урж авчираа тэгж хэлүүлээд шанд нь хөдөлмөрийн баатар өгч байгаа юм. Тэр хар тэмдгээр ч одоо тийм чухал амьдрал юм баг. Тэр настай хүн одоо нэг удахгүй үзээд тэр тэмдэг хэдэн жил суух гэдэг юм уу? Тэгээд одоо за ингээд сүүл тэр нэг хэд сайд хүүхэн ч юу яриа яваад. Тэр төч орё. Одоо ингээд явлаа. За ингээд энэ ч бол ингээд улсын төсвийн 3-1-ийг өгч जैन цаашаа ч нэмэгдэн тийм ээ. Урт удаа хугацаагаар ажиллана бүх олон хүн ажилтаа байна. Тий. Хоёрдугаарт бол ингээд хөрөнгө оруулахад хийдэг нэг том зарчим байдаг. За өгшөө. Хоёул одоо тогтчих. Тогтвортой байдлын гэрээ гэдэг. Энэ тогтсон гэрээ чинь өөрчлөгдөхгүй шүү. Танай хууль өөрчлөгдөж болно, юм чинь болж болно. Сайд нөлөөлөхгүй болно тийм. Нөлөөлөхгүй. Ялангуяа чинь гинтхэн 68 дээр бүр амар юм болсон байхгүй юу? Зөв зүгээр үжсэн яасыг хочих гээд байгаа манай юу бол Японд очиж 68 дахь авраг болсон 68% давтгана гэдэг нэгтэй гэж. Яг хүний өвчтөй байж болно. Гэхдээ чи юу шүү дээ. Цаана бизнес яваад шүү. Өөрөө нэг зарчим байхгүй юу? Гэрээ хилэлцээр байхгүй тийм ээ. Тодорхой хүн бол өвчтөй байж болно л доо. Тийм өвчтөй хүн хаан зэрүүл нийгэмд ч бас өвчтөй хүн байдаг. Гэхдээ бүх нийгмээр өвчтөй байж болохгүй шүү дээ.
Тэгээд одоо яасан гэхдээ ингээд сайхан тогтворчлоо. Би ч одоо хинэнийг их дэмжлээ. Оюун эрднийг их дэмжлээ. Бичсэн. Манай хууль зүйн сайд одоо энэ хотын дээр болчихсон нэг хүн цагны явдаг нөхөр өстэй тий. Тэрийг дэмжлээ бичсэн. Би тэр нөө юу штэ. Жүжигчний зүгээр кинон мангар байхгүй юу гэдэг шиг би цаад киног нь магтаагүй л дээ. Наад жүжигчний сайн юм хийж байна. Энэ чи хөөцөлж яваад тэр хин одоо хотын тархич бол энэ хэлж сэрмэлцэн гэдэг чи бүгдийг хийсэн байхгүй ингээд тогтворж яваад ингээд айтайхан болоо. Энэ чи гордлого. Манайд нөгөө нэг хуулиралтай юм зөндөө олон байгаа гэж хэлсэн. Энэ дэндгүү зэс байна, энэ дэндгүү алт байна, энэ дэндгүү фольфром байна. Энэ чи ганцхан зөвшөөрд нөгөө хайгуулын нөгөө ингээд явах юм бол бид богино хугацаанд очих гэдэг байхгүй. Ганцхан оюу толгой дээр асуудаад бид нар манай улсыг чинь 10 гаруй жил бүтээгдэхүүн юусаа 8 жилээр тэр 10 дахин өссөн шүү дээ. Чи бусдын дээр нь ингээд нийцэх юм бол одоо Монгол улсыг гэж бодох санаа өгөх яг үнэ гэлээ. Монгол улсын нийт газар нутгийн мэдв 1.2% нь газар нутгийн 1.2% нь ашиглалтын гэрээтэй байгаа. А яг ашиглаж байгаа нь үстэй те 0.27% байна. 1%-ийн 3.1 гэсэн үг шүү дээ. Тийм жоохон хэсэг дээр бид нэ ашиглаж байгаа бүх газар нутгаа бүгдийн гаттуудад өгөө тэгээд бид нар манай хүнд аавыгаа оршуулах гэсэн чинь ерөөсөө газар нутгахгүй шал худлаа ирж байгаа юм. Мол 27% нь энийг нэг бичээд үзүүлчихсэн. Тэг үхэл 127% нь өнөөдөр ашиглалтан дээр байгаа. Ийм жоохон. Энэ 0.27% гэдэг чинь тэгж ярих юм бол энэ юунаас жижиг газар болох байх шүү. 70 давхраас. Тэг. 70 давхарт аавыг оршуулах гэж 70 давхарт магтахгүй байгаа болохоос биш үнэндээ. Ийм онгон багал дээр байж байгаа. Тэгээ байжсэн чинь гинтгийн сонгуулийн өвчин бас сонгуул болгоноор цөмөрөө Швейцарт бүр энгийн иргэд нөхцөл өвчтэй болчихдөө шүү дээ. Тэрэнд ямар ч хамаа байдгийг. Тэр одоо юм болохгүй. Зургатаар тэгж ярьж ялээ тэр. Олигтой аав ээж нэг л олигтой болсод биш юм шиг байгаамаа. Ямар хамаач байдгийг бүү. Казахстаны тэр үнтэй хэлсэн шүү дээ. Казакуудтай хэлж байгаа. Гэхдээ та нар чинь гэр чинь хашаа байхгүй. Усан нөхөн жорлонтой. Улс орон сүйтгэж байгаа чамд ямар хамаа байна чи наад гэр орно аваа яваач хүүрээ. Үтсэн үү? Нэг Казахстаны тэр утга. Яа. Зөвл амар юу гэсэн. Манайхын чинь бүр битүүн орчуулаад юу тавьсан шүү дээ. Твит юу фэйсбүүкийн тэр хүнийг орчуулаад доотлолт бүр бичээд монголоор бичээд тавьсан байл. Яа. Үнэн л. Гэхдээ 3-4 хүүхэдтэй наад хүүхдүүд ч өлсөд энэ төр засаг ямар хамаатай юм чам. Тэр байдсан чамд ямар хамаа байна цусаад ихлээ. Трамп гарнуу байна уу тий? Трамп гарнуу байна уу чамд ямар хамаа байна чи наад чиний нэгдүгээр үрэх чи наад хүүхдүүдэд хооллоод хувцлаа явж байгаа шүү дээ. Тэг зарис. Тэгээ сая ингээд өвчин туссан. Тэгсэн чи энэ бол их бодсон процесс байна л. Юугаараа тэгдэ. Манай зага загчв. Оозо. Энд чинь одоо шүгэн үйлчлэх газрын дээр боллоо шүү дээ. Тий. Тэгээ манай өрөө зөгч бол генерал өгцөн гэдэг шаралцсан генерал дахиад байгаа гоё. Тэгсэн гэнтхэн ажлаас нь өрчөөд аудитын газрын ордогтор болгочлоо. Тэглээ. Хэдхэн сарын өмнө. Тий. Тэн дээр баг контортой орж амжилгууд оюутлогыг $80,000 торгоочлаа. Конторт орж амжилгаа. Өөрөөс бүр эксэн зурулсан. Аудит гэдэг чинь бол тохон бас засгийн газраас үл хамаарсан бие даасан хөндлөнгийн байгууллага юм байгаа шүү дээ. Уул. Тэр нь торох морох хэрэгч байхгүй. Тэгсэн чинь хууль зүйн яам, уул уурхай яам хоёр чинь дэвээ шачлаа. Хэвээ сайхан шийдвэр гаргалаа. Торгоод алаад өгч та. Нэрээ биднийг шулж ирсэн байх шүү. Хоёулаа
Хоёр бага за ярьсан эмэгтэй хүн зүгээр гоёор нэрлээ. Бүсгүй. Аа. Нэг нь биологийн сайд, шинэ сайд. Нэг нь хууль зүйн орлогч сайд. Үнэхээр гоё шийдвэр гарсан. Шийдвэр өссөн гэдэг хөндлөнгийн байгууллагын санал гэдэг юм уу юу гэдэг. Тэр нь тэгээс огтооч байсан юм уу? Угаасаа өвчтөйч байсан юм уу тийм ээ? Ер нь хүний ууцсан ч байсан юм уу? Сайхан шаарлсан генерал. Ингээ бүр дэвэ шатсан үү. Тэгсэн нөгөө хачи ярьдгийг зурагтаар хууль зүйн сайд. Олон улсын арбитртаар үсэлсэн аа. Яа. Би ч удаас арбитр хууль дээр очих тагсан зүгээр нам хосдаг авгаа байна. Би ч өөрөө хаарууд төгссөн. Тэгээд сая одоо ингэж бид нар хэрүүл хийцсэн. Тэгээд нөгөөдөл чинь ч гэсэн бас өвчгөнж байна. Тэгээд хамтран 25 онд хаач гэнэ нэг хотын нэр хэлж илээ. Тэнд аудитын хурлаад орохоор болсон. Би бол ороод бол ялаа. Гэхдээ тэгээд за 80 сая доллар бол 3824 за нэг 2 тэрбум ч юм уу төгрөг байдаг байж. Өнөөдрийн хэмжээнд бол тийм их мөнгө биш. Одоо улсын утгаар Монгол улсын утгаар муутач гэсэн чинь 13 тэрбум долларын GDP-тэй орно шүү дээ. Тэрүүгээр хүчих гээд яах гээд байгаа нэг төгөлт. Тэгэхээр энэ бол ерөөсөө нэг яаж ч бодоод хорлох зүтгэх ажиллагаа байгаа байхгүй. Гадаадын бусад хөрөнгө оруулалтыг оруулж ирэхгүй байх ийм нөхцөлийг бүрдүүлэх асуудал байгаа байхгүй. Яг тэгэхээр нөгөө улсууд чинь өвчин дахиад сэтэрчжээ. Одоо бидний гайгүй болж байсан чинь ингэж байна. За юунаас бол нэгж байгаа. Угаа өөрөө ярьж. Баяр зөвхт буруугаар хийчихэ. Одоо 15 жилийн өмнө шүү дээ. Буруугаар хийсэн. Ер нь бодоод байсан чинь. Бид нар ч бол тий. Бодоод байсан чинь ерөөсөө энэ чинь ингээд одоо дахиж юм алдахгүй учраас одоо бушуун торгож аваад ингээд яахгүй болохгүй. Энэ бол мөнгө хөргөлж нэгсэн үг шүү дараагаар нь ямар ч хөрөнгө оруулж чадсан чинь ямар нэгэн авгаал бас л бодох нь л дээ. Бодоод байсан чинь дэми байжаа л гэсэн асуу. Энэ ч бол бусдын хөрөнгө оруулалт орж ирэх бүх нөхцлүүдийг дахин хааж байгаа асуудал байхгүй. Ямар хэрэгтэй. Тэр авга жагсаалтанд орох гэж байгаа юм гээд наад усууд тэгээд л жагсаалтанд орох гэж байгаа тэгээд яцсан. Тэгэхээр цаанаас зохион байгуулсан бол тараад байгаа. А нөгөөх нь бол бүр жагсаалтанд орох нь тэр бүх амьдралын зорилго юм уу? Их удаа тэгээд яг л нэг гişүүн болсон. Гэхдээ гişүүн болоо тэгээд их гөгсөрөнд чинь тэгээд нэг нас орон орчуулах болно тэгээд нэг алт үлгэл асуулна. Тэгээд тэн дээр нь гоё одоо хэмээ хөшөө мөшөө босгох л байх л да. Гэхдээ тийм юмний төлөө энэ бүхэл бүтэн улсыг хорж болохгүй шүү дээ. Харин яагаад ийм жижигхэн юмн дээр ийм том одоохон хорлон сүтгэж ажиллагаа. Яг Монгол хүн чинь цөмөрөл хорлон сүтгэж л гэхдээ нэг жижигхэн хулган ялан амтэр халаас явж явах ёстой байхгүй юу? Бүхэл бүтэн улсыг дампууруулах хэмжээний юмыг хийж болохгүй энэ чинь. Энэ чинь хогрлон бид нар бүгдээрээ амсан. Бидний үр хүүхэд амсан. Бидний өнөөдөр улс орноо босгож ирэх гэж байгаа, өндийлэх гэж байгаа, хөрөнгө оруулалтад босгох гэж байгаа бол биднэрт өнөөдөр уул уурхагаас өөр юм байхгүй. Яг үнэ. Тий. Ямар ч гоё гадагшаага гоё жүжиг тавиад, ямар ч гоё гадаадын жуулчдыг мөсөн дээр гулгуулад тийм ээ. Хон вилэглээд. Тий, хон вилэглээд ингээд тийм их мөнгө олж чадахгүй. Яг үнэ. Бидний томоороо олсон бий болчихсон тэр мөнгөөрөө бид нар чинь айгүй их олон хөшөө усгаж болно тийм ээ. Айгүй их гоё угтлагын хаалга байгуулж болно тийм ээ. Яг үнэ. Айгүй гоё одоо боржуур тавьж болно. Боржууруудаа одоо жилд нэг биш улирал болгон сольж болно. Алтан одоо боржуур тавьж болно. Энэ болцоо чи бид нар эхлээд юу хийгээд мөнгө олж хамгийн түрүү бид мөнгө хэрэгтэй байна. Яг үнэ. Энэ хүн төрөлхтөн сүүлийн 200 жилд аимшигтай мундаг хөгжсөн. Бүр ормонгороо хөгжсөн. Хижиж энэ дэлхийж өлсгдөнгүү болсон. Энэ бол үргэлж шинжлэх ухаан, техник, технологийн амжилт болохоос биш улс төр нь сайхан байгаад хууль нь гоё болсных биш. Тэр хууль улс төр гэдэг чинь энэ шинжлэх ухаан, техник, технологийн асар том нээлт ололтын дагавар нь багхгүй юу? Яг үнэ. Тий.
анхад уурын тэр гараад анхны одоо ухаан яга сүлдээ сансалт нисэл тийм энэ юмны чинь дагуурыг тэрийг чинь хуулинж юуны дагаж явж байгаа. Бид нар ч гэсэн тэрийг дагуулж явах хэрэгтэй. Тэгж ярих юм бол манай Чингис 13 дугаар зуун тэгж ирсэн. Өнөөдөр тэр чинь пад хамаа байхгүй. Бид нар шал шин олцсонд амьдарч байна. Бид нар өнөөдөр энэ бүх юмны чинь хэмжүүр мөнгө. Бид нар эхлээд мөнгөтэй болох хэрэгтэй. Мөнгөөрөө бол гоё алтан буржууртай бол хамаахгүй. Алтан жорлонтой бол тэнцэнээсээ хамаагүй мөнгөө гус. А гэтэл чинь яагаачгүй багт ингээд хориг саад тавиад тэгээ энэ үгээрээ сайхан морой унаад модоо тохоод эрүүл агаартай тэгээ улсын хурлын гишүүн болоод тий ингэж болохгүй. Энд чинь би уур хүрээд байна. Үнэхээр зүгээр энэ улсын иргэний хувьд түүнээс биш би энэ нийгэмд бол зүгээр өөрийгөө ямар ч оюутлагоогоос 3000 сарын долларын цалин авалгүйгээр би тэрнээс илүү их орлогыг бол зүгээр энэ ардчилсан энэ нээлттэй нийгэм дотор зүгээр амьдрах гэж болно. Тий. Яг үнэ. Надад одоо ухаан улам гоё болоод өөрийн хөлөг онгоцтой сансрын фуужинтай энэ болох ямар ч хүслэлэг ер нь хүсээд ч гэсэн одоо нас намны хувьд бол тийм одоо хугацаа ч надад байхгүй тий. Тэгэхээр хөөрхийн улсуудаас тий ялгүй хожоо олохын тулд ямар ч юмыг золиослохыг бэлэн байгаа байхгүй. Уг нь цөмөрөө яриад энэ тогоогоо томруулчих юм бол их хурлын гишүүнийхээс илүү их бололцоо тийм ээ гадаад 7 хоног болгон явж явах юм уу тийм ээ. Яг үнэ. Тийм бололцоо гарчих гээд байгаа байхгүй. Бүгд нь гарах гээд байгаа байхгүй. Нэг зовлон байдгийг одоо Монголын 3 сая 316,224 хүн гишүүн биш байхад би бол 100 хэдхний донд байгаа юм даа гэдэг ингээд нэг тийм эго тийм ээ. Нэг тийм бахархал байдаг л авах л да. Хэдэн хоног бахархах гэж байгаа юм те. Тийм шүү дээ. Энэ тийм юу шүү дээ. Энэ тийм аз жаргал биш ээ. Яг наад нэг юм жижигхэн бэлтгэгчин бодол дээрээс болоод маш олон хүмүүс улсаа хорлож байгааг л. Тий. Сүүлийн үед бол маш их харж байна да. Энэ тэгээд бас юу юм шиг байлаа. Чаавас бидний нүүдэлч амьдралын 1000 жил тогтсон юу. Алтан загас өрөөд яасан гэдэг чи одоо юутай болмоор байна, яамаар байна. Тий. Яах вэ? Танайх одоо юутай ядуу гэдэгтэй хар цагаан дээр үн темп төлөвстэй чамаа өнгөтэй төлөвстэй хажуудлын яа өнгөтэй төлөвстэй байгаа. Чамаа өнгөтэй төлөв заваад хөгс үгүй хэрэггүй хэднийг хар цагаан төлөвстэй болгоод байна. Зүгээр энийг л мяруулаад өгч. Тий. Гурван өстэй чинь биелүүлээ. Гэтэ чиний хүссэн юм чи хөрсдөг чинь хоёр дахин бий болно шүү. Тэгэх юм бол яг биелүүлж. Нэгдүгээр өсөлт юу гэсэн санаа гоё хаустай болмоор байна. Ингээ харсан чинь хөрс нь хоёр хаустай болчихсон. Хоёрдугаар өсөлт юм. За дэлхийд хамгийн гоё хүүхэн аваа суучмаар байна. Хаста хачин гоё хүүхэнтэй бас ингээ бас нь хоёрыг сугтсан. Гуравдугаар өсөлт чинь юу байна гэсэн ашир болчихсон. Миний өрөөс нь төмсгийг аваад өгөөч. Нөгөөдг нь хоёулаа байхгүй. Нэг иймэрхүү ингээд хоёулаа энэ удаагийнхаа хэмиг төр завсарлах уу тийм ээ. Тэгээд үнэхээр гоё дугаар болсон. Тийм юмдаа ярьчих тий. Тэгээ маш их баярлалаа. Тэгээд өнөөдрийн дугаар маш сонирхолтой дугаар байсан баха гэж бодож байна. Тэгээд олон хүмүүсийн бас сайн ойлгохгүй. Уг нь бол оюутлогын гэрээ чи ингээд өвтий цэгмэн дээр байж идэг хүмүүс орж уншдаггүй юм билээ үргэлж. Ерөөсө гол асуудал нь. Тэгэхээр ядаж нэг ороод нэг зүгээр харчаарай тийм. Баяр зөгтийг гүтгэхэд ахаар нь баяр зөгт. Манай Непко тэрийг хэвлсэн шүү. Өөрөө мөнгөнд гаргаад. Оюутлогын гэрээ. Оюу толгон бүх гэрээнүүдийн бүх их хурл дээр хэлсэн юмнуудыг бүх уртгалыг юм зурсан ном гаргасан. Уншдаг хүн байдаг. Тэдний юу гэж унших юм бэ? Ихэнх нь яг үнэндээ биш үү те.
яг нэг үлдэхэд орилоод байгаа асуудал чи ихэнх нь бичиг үсэг нэлээд таруу тоосод байгаа шүү. Харин яг л иймэрхүү байдалтай байна. Тэгээд ямар ч гэсэн өнөөдрийн нэвтрүүлэг бол маш сонирхолтой байсан баха. Тэгээ олон хүнд бас ойлголт өгсөн бах. Оюутлогын гэрээ бол ер нь бол байдаг л гэрээ. Угаасаа стандарт гэрээ. Зүгээр бидний хамгийн гол асуудал юу гэхээр тэр 34%-ыг зээл аваад авдаг. Дээр л бид нэр асуудал болсон болоо баяргаач гэсэн өөрөө хэлж илээ тий. Хэрвээ алдаа байгаа бол тэнд л асуудал байгаа шүү л гэж хэлж илээ. Тэгээд ямарч байсан тодорхой ойлголттой болсон баха гэж бодож байна. Баяр ингэж хэлсэн. Аа. Нэг том чандартай болчлоо. Аа. Задлахтай газар дотор тогтно хоосон. Аваа явах гэхээр бөөн ачаа. Яг 34% чинь нэг ийм л болсон шүү гэж. Яг үнэ гэсэн тий. Тэгэд бас та бүхэн асуултаа комментээр бичээрэй. Тэгээд бид хоёр нэг тусгай нэвтрүүлэг гаргаад асуултуудад хариулаад тэгээд хамгийн олон лайк авсан комментийн эздэд бид хоёр бас ном бэлгэлнэ. Маш баярлалаа. Цөмөрнгийн дээр асуултуудад хариулах журмаар бол гол асуусан улсуудыгаа ураад хамт ирсэн ч бодох юм тийм ээ. Тий. Аа. Тий. Наач өстой гоё Тий. санаа шүү дээ. Тий. За маш За баярлалаа.